Сайн байцгаана уу? Өдрийн амар амгалан айлтгая. Энэ удаагийн подкастаар бага наснаасаа эхлэн бөөгийн шахаа хэмээгдэг зүйлтэй учирч сэтгэл хэмээгч нь ямар агуу нинжин байж болдгийг таньсан удган бүсгүй туулал түүхтэй танилцах болно. За та нар минь тоглон сууж таалан болгоно уу? Би угаасаа л нэг багаасаа яг энэ байнгын нэг юм байдалтай байдаг байсан байхгүй. Ийм гэдэг нь ямар? Нэг тийм өрөөс нөгөө юу мэдэрдгөө. Тэнэг баяр баясгалан мэдэрдгөө. Уналтайсан гэсэн үг. Байнгал уналттай байждаг гэсэн. Та тийм хүн чинь тийм хараа би бодчихсон юм байна. Ер нь бодоод тахна. Би багаасаа ер нь маш их урам хугаралтыг дандаа авдаг байсан юм. Дандаа урам хугарч явж идэг. Одоо жишээлбэл би ингээд би багтаа ингээд юу яадаг байсан байхгүй. Зураг зурдаг байсан шүү дээ. оо зөө. Тэгээ би зурагт багтаа айгуу гой зурдаг байсан. Бүжгэлдэг байсан, хөгжим тоглодог байсан. Тэгээд жишээлбэл нэг төрлийн урам хугаралт гэвэл заяа. Гэт би өөрөө зураг зураад очиж байгаа шүү дээ анги дээрээ. Тэгээд яхад манай ангийн багш энэ чи зураг байна. Аав ээж ах ихчээрээ зурвалчаад ирлээ гэд намаа ерөөсөө өөдөн татдаг байсан байхгүй. Дандаа дарч идэг. Тэгээд надад тохирсон үнэлгээ өгөхгүй шүү дээ. Шудраг бас ханддаг. Шудраг биш дандаа шудраг биш ханддаг байсан байхгүй. Та тэгээд төрхөөсөө юм шудраг бас хандуулсан гэсэн юм. Тэгэнгүүтээ яг хөө төрхөөсөө эхлээд би юу мэдэрсэн гэхээр наад яг энийг ярахаар амар эмх зэгцэхгүй болох гэдэг юм л та. Тэгэхээр би ярьж эхлэхээрээ яриад шүү дээ. Одоо бичлэг нь явж байгаа шүү дээ. явж байгаа юм уу? Ярьж эхлэхээрээ биш дээ. Ярьж явж байгаа шүү. Би ингээ өөртөө болдог байсан зүйлийг ярахаар хин нэг ингээ буруутгаад байгаа юм шиг болох гэдэг байхгүй. Зүгээр шүү дээ. Тий. Тэгэхээр хүмүүс байна л та. Зүгээр шүү дээ. Хүмүүс авах гэх ухаанаар л хандна шүү дээ. Тий. Тэгмэд чи ингээл ийм сонирхолтой л юм л да. Одоо жишээ нь одоо маш их тийм игнордох буюу бусад хүмүүсийн өвөсгөлийг аван ингээ босож ингээ сэмбиж буцаж энэ одоо юу юм бөө хүмүүн буюу одоо бусдад хайр инэрлийг түгээн өөрлөв чинь чулуу шидсэн хүн рүү буцаага хайр шидэх одоо хайрыг өгөх энэ сэтгэлийн тэнхээ танд байгаа учраас та энэ замыг сонгосон байгаа гэж бодоод байгаа. Гэхдээ яг ийм юм байна. Яг наадхаас чинь сонссон чинь миний амьдрал тохиолдож байсан. Надад тохиолдоод байдаг гэсэн энэ өгөөсгөлүүд тэгээ шудраг биш хандлтууд ингээд намайг дарсан даралтууд маань миний хэдий ингээ урмыг хуглаад ингээ бүтээх юу юм байхгүй болгоодсэн байна л да. Одоо жишээлбэл би ингээд байнга ингээд өөрөө үнэхээр би өөрөө хийж бүтээчээд очоод өгнүүлээ гэхээр намайг өгөөсгээд чи бишээ гэд харчин мэдээж би дахиж ямар ч зурх хүсэлгүй болчихж байгаа. Хийх хүсэлгүй болчихж байгаа зү тэ. Тэгээд жишээлбэл миний зургийн карьер дууссан байдгийг. Тэгээд би нөгөө багаас миний нөгөө бүжиглэх авьяас илэрсэн байсан. Би багтаа бүжиглдэг байсан шүү дээ. Тэгээд явчихсаа жоохон том боллоо дунд ангид орлоо. Тэгэнгүүт нөгөө бүжгийн хамтлагт Монголд орвол ингээл эхлээ багшуул надад ингээл өөрийнхөө яг дараагийн шат яг өөрийнхөө заасан зүйлийг бусдаа заалгах гээд ингээд идэв гэсэн мөртлөө яг хамтлагаа бүртгүүлээл гэсэн чинь намайг жигцэн багч шиг. Тэгэл эрэнгүүт чинь би ингээд бүр амар том гомдол авч байгаа байхгүй. Багшаага надад ингэж хандж байгаа. Тэгээд миний дахиж ерөөсөө ингээд нэг урлагийн замаар явах хүсэл бас байхгүй болчихж байгаа байхгүй. Ингээд кэнсел болчихж байгаа байхгүй. Зөө. Өөрөөрөө кэнселтэй байж байгаа байхгүй. Гэх мэтчлэн юунаас болоо. За би угаасаа ингэсэн ч гэсэн ингэхгүй юм. Амжилттай явчихдаггүй юм байна. Гэж бодчихжээ шүү дээ. Тэр чинь хүүхэд тий. Тэгэхдээ тэглээгээд би ингээд нэг дотроо ямар нэгэн хорсол тэгийг байгаа байхгүй. Яг хаа тухайн үедээ нөгөө хүүхэд юм болохоор яхаа надаа ингэж хандж байгаа юм бэ гэж гомдоод байдаг байсан боловч гомдлоо тэгээд явагддаг байсан боловч би ерөөсөө надад хорсол гэж юм байхгүйсэн байхгүй. Би хиндэж муу тэглээгээ би хиндэж муухай хандаагүй муухай санаагүй. Зүгээр улаач болох замнал маань ерөөсөө ингээд ийм байсан юм бах та. Бодсон ч нэрээ. Тэгээд үгүй яг тийм байна.
хэрэг би гэл хин нэгэнд ингээд хин нэг үзий ядаад ингээд тэр надаа ингэж хандлаа штэ гэл үзий ядаад байвал ядаад дээ штэ. Ер нь бол хүмүүс тэгдэг штэ. Тийм штэ. Хороо чорглолтой. Ингээл хорсол болоод ингээл нөгөөтгөө занаал тий харахаараа дургу нүрэл ботгоороо уур нүрэл тэгдэг байсан бол би болохоор яг тэрнээс ингээ айгүй их сэтгэлийн тэнхээ авдаг байсан. Тэгх тусмаа би ингээ зүгээр нөгөө яг тухайн зүйлийг хийх юу маань хүсэлт маань унтарч исэн ч гэсэн зүгээр би дотоод амар хүчтэй болоо явагдсан байгаа байхгүй. Амар сэтгэлийн тэнхээтэй хүнээс үг сонсч чаддаг тий. Хин ч надад юу ч хэлсэн би юу яахгүй. Зовхгүй. Нэг шаналаад байхгүй. Тэрийг нэг хүн дээр тусаж аваад байхгүй. Тийм болцсон байгаа байхгүй. Зүгээр нэг тийм өөрөөр хэлбэл ингээ хүн харахад нэг амар хитрхи ястаа нөгөө хинэггүй болсон минь л энэ юм. Би ч амар хинэггүй штэ. Тийм болцсон юм байна. Бодоодсэн чинь тэгэл за хүүхэд нас маань ингэж явсаар хагаад нэг тийм дандаа хичээл сургууль дээр ч гэсэн би яг нэг иймэрхүү байдалтай байдаг гэсэн баг. Би ингээд юмыг арай өөрөөр хараад хийлээ штэ. Тэгэхээр ингээ үгүйсгэгдчихнэ. Тэр багш энэ зүг гэсэн бол яг тэрнгээр л хийлгээ штэ. Би болохоор арай өөр талаас нь хараа хийчихэд ингээ гэтээ зөв гаргаад ирсэн байж штэ. Тэгж яхад ингээ үгүйсгэж байсан. Тэгэл ер нь яг дандаа л нэг намайг үгүйсгэх ингээд нэг жоохон дараад байдаг ч юм уу тиймэрхүү мэдрэмж их содон байсан юм шүү та тэгвэл те өөрч гэх юм өөр ертөнцид одоогийн хүүхдүүд байгаа штэ нэг тийм өөр байдаг штэ төрүүлээ цав ийсэ төрүүлээ төрцөө за тэр нь ч одоо юм тэгэж нэг амар хүнээс гоцроогүй юу болоод байсан ч байхгүй л те гэтээ ер нь байнга нэг тийм мэдрэмж л авдаг байсан юм байна л да би тийм лав гэж өөрөөдөө өглөхгүй зүгээр ийм мэдрэмж байнга авдаг байсан юм байна 10 жилдээ та тэгвэл тийм ингээд 20 хүрээд амьдрал дээр гараад за амьдрал зохиож эхэлснээс хойш л ер нь бол эхэлсэн үү? Миний амьдрал яг жинхэнэ нөгөө шахаа гिचэн л байсан юм байна. Одоо би тэр тухайн үеиг бол би зүгээр л нэг тийм зовлон л гэж ойлгодог байсан биш үү? Тэг би яагаад ингэж зовоод идэх шүүч хийсэн болохгүй байгаад байна. Гэл тэ нэг юм зориглол хийх гэхээр бүтэхгүй. Гэл сургаал сурах гэхээр ингээ буруу тийш хацаага яваад идэв. Дандаа нэг тийм бүтлгүй байгаад идэгс байхгүй. Тэгэл нөгөө ингээд амьдралд авчирсан одоо нөгөө үсгцэн амьдрал маань хүртэл ерөөсөө яг л нэг явж өгөхгүй. Урагшилж өгөхгүй. Яг нэг хоёр хүний сэтгэл байгаад байгаа мөртлөөсөө ерөөсөө л нэг урагшилж өгдөг байсан. Тэгэл тухайн үеийн момент сүнсний сэргэлтч гэх юм уу амьдралын нөө төрний point гэдэг эргэлтийн цэг. Тэг яг уу би ингэж боддог байсан юм байна. Одоо залуу байхдаа гэсэн үг шүү дээ. Амьдрал үүсгэх байх үед болохоор хүмүүсийг дандаа нөгөө тархиар нь арга ухаанд шинжлэх ухаанд яаж хандж байна? Ямар мэдлэг хөрөнгөлүүлсэн байна? Ямар одоо потенциалаар нь гэх юм уу? Хүнийг дүгндэг байсан байгаа байхгүй юу? Арга талаас нь хүнийг дүгндэг. Таавал тий арга талаас нь дүгндэг байсан байгаа байхгүй юу? Ерөөсөө нөгөө юу яахгүй? Зүрх сэтгэлийн боловсрал гэдгийг би харахгүй байсан байгаа байхгүй юу? Тэгэл явандаа миний амьдралд яг миний гэр бүлийн дотоод амьдрал тохиолдож байгаа миний надад тохиолдоод байгаа намайг зовоогоод байгаа шаналгаад өвтгөөд байгаа зүйлээс эхлээл одоо нөгөө ханижилтэйгээ харьцаж байгаа харилцаа тэгэл ингээд байнга л ингээд юу хаалц одоо төлөөл байнга нэг санхүүгийн асуудалтай эсвэл нэг юм хийгээл унахаар нөгөөдхөө алдчихдаг ч юм ингээл ерөөсөө нэг санхүүгийн докторгүй байдал тэгээ гэр бүлийн нэг докторгүй юм харилцаанаас болоод байнга ингээд зовлон шанал идлээдэн штэ би. Тэрнээс эхлээл би за мэдлэг болох ухаан биш юм байна гэдэг би хамгийн түрүүнд бодож эхэлсэн байхгүй. Хамгийн түрүүнд хүнд хоёр хүн хамгийн наацхан штэ. Энгийн жишээг л ярьж байгаа шүү. Хоёр хүн нийлэхэд
энэ хүн яг хүнийг хайрлах зүрх сэтгэл байгаа юу гэдгийг харах хэрэгтэй юм байна. Тэрнээс биш те энэ хүн ямар боловсралтай хэдэн сургууль яаж төгссөн одоо хаавар явж ямар туршлага хуримтлуулсан юроос өстой түж хамаагүй юм байна гэж би бодож байна. Хамгийн түрүүнд тэр хүн хүнийг хайрлах сэтгэл байна уу? Бусдыг гих сэтгэл байна уу? Одоо ямар нэг зүйлд нөө сэтгэлээс хандах гэж ярьдаг те. Тэр нь байна уу гэдгийг харах хэрэгтэй байсан юм байна л гэж би боддог байсан шүү дээ. Анх би тэгж бодсон байхгүй. Та ухаантанд дурлсан юм шүү дээ. Тэ одоо зүгээр ингээл нөгөө нэг чихээрээ дурлах гэж ярьдаг штэ тийм хүмүүс ч ингээл нөгөө нэг гоё уран сайхан хүүхэнд нь ингээл автчихдаг ч юм уу тий. Тэнгүүтээ хөөх ингээ ямар мундаг юм ингээл тий. Оо ямар гоё юм бэ гэл тий. Тэрэнд нь л дурлцсан байхгүй шинж чанарт нь л ингээд дурлцсан байхгүй шинж чанар төдий дурлцсан байхгүй. Тэнгүүт цаана гэт тэр хүний сэтгэл яагаад тийм хоосорсон юм бэ? Сэтгэл нь ингээд хүнийг хайрлах орон зай гэж байна уу гэдгийг би юусоо хараагүй байхгүй. Зүгээр л нөгөө өнгөцөн хайр, дурлал гэдэг юмар л ингээд холбогдсон байж байгаа. Би сая тэгтээ буруу асуучлаа. Нөө ухаан гэдэг чинь цаанаас их хайр байдаг шүү. Ухааныг үгүйсгэж бас болохгүй л болов тий. Тийм ухаан чинь юусоо тэр юу биш байгаа байхгүй юу? Тий. Өнгөцгөн зүйл биш. Ямар олон зүйл нийлжээж ухаан болж байна тий. Гэтэл ухааны зүгээр нэг мэдлэг төдий сонссон зүйл төдий бодож юусоо болохгүй. Юу мэдэж юу сонссноор ганц ухаатай болчдөг юм байна. Тэр чинь бас нөгөө сонссон зүйлээ мэдсэн зүйлээ тунгаан штэ. Тэгээ тэр чинь дотоод боловсруулна штэ. Тэрхэндээ боловсруулж сэтгэлдээ тунгааж шүүж юм тий. Тэгжээ тэр чинь ухаан болд юм байна гэдэг л ойлгож байгаа байхгүй. Танаас ингэ сонирхоод асуухаа та ер нь хатуу хүн байсан уу? Одоо улааж болохоос өмнө. Хатуу гэхээсээ илүү юм зарчимч. За ер нь зарчимтай байхыг хичээдэг боловч би нэг тийм амар Зарчимч. айхтар зарчимч бол биш штэ. Гэхдээ тэр бол тийм байх хэвээр юм байх хэвээр. Гэтэ хитрхи ингээд зарим нэг хүмүүстэй бол яг ингэж харьцаж болтгүй юм байлээ. Зарчим төдий хандаж өрсөн болохгүй. Зарим нэгтэй нь бол ингээ хамаагүй байна тийм. Байгаагаар нь баг ингээ хаях. Зарим нэгэнтэй нь яг ингээ зарчим ярихгүй болвол хүндэн тохируулж тохируулахгүй бол нэрээ 100 хүнд өстой 100 янзаар л харьцна гэсэн үг шүү дээ. Тэрнээс ш 100 хүнтэй би ганцхан төрлөөр харьцах юм бол ганцхан хүнд нь таарах байхгүй. Танаас ингээд сонирхож асуухад та нөхрөө одоо юу хэмтэй зүрх сэтгэлийн боловсралтай байх ёстой юм байна гэдгийг та ингээд өөрөө ингээд ойлгоцсон байгаад байна шүү дээ. Тэнгүүт нөхөр танд им муухай хандхад та эргүүлээд ер нь хариу яаж ханддаг вэ гэх юм уу? Ханддаг байсан бэ гэж үү? Ер нь бол би айгу ширүүн байсан юм байна. Гомдчдаг. Тэнгүүтээ тэрийгээ бүр амар хатуугаар илэрхийлдэг байсан юм байна. Тий. Ингээд жишээлбэл ингээд үл хайхрах ч юм уу те. Тэр чинь үл хайхрах хүчирхийлэл гэдэг чинь ер нь айгу юу юм бэлээ шүү дээ. Хүнд нөхцөл юм бэлээ шүү. Хүчирхийллийг хүнд нөхцөл юм бэлээ. Үл хайхрал хүчирхийлэл гэдэг чинь. Тэгмүүд ч ингээ би ингээ үл хайхард байсан байхгүй. Тий. Хэдий тэр хүн чинь ингээ надад буруугаар хандсан ч гэсэн бид хоёр хүн гэр бүл болсон бол эхнэр нөхрөө хүндлэх нь бол зөв ясны хэрэгтэй. Гэрийн эзэн үрхийн тэргүүн гэдэг утгаар нь би бол хүндлэх ёстой тийм үү. Гэтэл би яг тэр зүйлийг ингээд хаачдаг байсан. Тэгээд гар хүрч исэн юм шүү дээ. Тань сая яран дундаас угаасаа би тэгэл махан биеэрээ гэдэг хэд нураад хэд хөвтөд боссон шүү дээ. Одоогийн юу хэмтэй хүмүүс гэр бүлийн харилцаанд нөхөр нь гар хүрлэхэд
салалтч гэх юм уу шууд харилцааг маш үзэн ядалч гэдэг юм уу ер нь тэр төлөв рүү ордог. Таны хувьд нөхрөө уучлсан уу? Ер нь одоо ямар сэтгэлтэй байдаг вэ? Бид хоёр найзууд шүү Аа, дээ. Хэдийн уучлаа. зөв. Би намайг ингээ манай нөхөрт өгдөгсөн байхгүй чи амар тэнэг гэдэгсэн. Яагаад тэгэхээр би амар ууч сэтгэлтэй. Надад хүмүүс ингээ муухай хандчихлаадаг. Тэглээгээ би нэг ингээд одоо би тэрийг тэгэндээ гэл одоо би тэрнтэй дуурахгүй гэл дотроо зуугаад надаа ерөөсөө бүр угаасаа тийм зам бэдгүй байхгүй. Надаас гардгүй байхгүй. Яаж та тийм юм бэ? Тэгэхээр намайг угаасаа манай нөхөр угаасаа хүн угаасаа л тэгж хардсан билээ ш. Тийм хүмүүсийг тэнэг гэж хардсан билээ. Харин яаж ийм тэнэг болох вэ? Энэ тэнэг зан бас их хэрэгтэй л болов л гэж бодоод байна. Үгүй хараа хэрэг би заяа. Тухайн үед ингээд авч исэн бүх мэдрэмжүүдээсээ хорсол занал зөвхөл тэгэлсэн бол би үдийд би ингээд нөөстөө харын үүр халцсан явж байгаа шүү дээ. Миний эд эрэхтэн гэж авахынгүй болсон байх хэвээр. Тэгэд би өнөөдөр би үдийд би ингээд улаач болсон байх уу? Би аль хэдийн эвдэрсэн байх байхгүй. Гэтэл би яг хуу тийм зангийнхаа ачаар нөгөө ууч зан нөгөө хитрхи цагаахан зангийнхаа ачаар ингээд ерөөсөө эвдрээгүй явсан байхгүй. Нөгөө амьдралдаа нөгөө надад тохиолдсон болгоныг мэдэрсэн болгоноос би эвдрээгүй харин би тэндээс ингээд суралцаад яваад идэг гэсэн байхгүй. Ингэчүүл ингэх юм байна. Ийм зан гаргуул ингэх юм байна. Тэгээ ийм хүмүүстэй ингэж харьцах юм байна. Гэтэл ер нь бол тэгэл зүгээр л нөгөө миний амьдрал зүгээр ингээл яг ингээд шат дараатаа сургуул гэсэн байхгүй. Миний хамгийн анхны суралцсан зүйл гэвэл багтаа. Манай гэрт манай толинууд ерөөсөө доор байдаг байсан. Heç намайг толинд харуулдаг байсан байхгүй. Тэгэхэд би өөртөө мангар ихтэлтэйсэн. Би бүгдийг чаддаг гэсэн заа. Жоохондоо бүх юмыг чаддаг юм шиг мэдрэгддэг байсан. Тэгээ угаасаа би нөгөө багаас ингээ миний авьяасууд ингээ илэрцэн. Тэгэл ингээ нөгөө өөртөө мангар ихтэлтэй, амар ихтэлтэй юм чи юм болгоныг оролцоо явчихдаг гэсэн. Хийгээл тэгэл юу байсан тэгмүүтэ жоохон томроод ирсэн чинь өөрийгөө толон тараа өөртөө ихтэлгүй болж байгаа байхгүй. Тэгээд ганцхан тэрнээс толон харснаас биш. Үеийн хүүхдүүд ингээ шоолж эхэлж намайг. Айгуу шоололдог. Бүр найз өөг бүр ингээ хамгийн дотныхаа хамгийн энэ л миний найздаа гэж ботсон хүүхдүүдтэй хүртэл би амар ингээл жоохон хүүхдүүдэд ч муудалтай шүү дээ баг. Тэгэхээр амар ингээд шоололол амар доромжлуулдаг гэсэн байна. Тэгэхэд би анхны юугаа авч байгаа байхгүй сургалтаа авч байгаа байхгүй. Миний сургалт эхэлж байгаа байхгүй. Хүнээс би тэглээгээд ээж аавдаа би хизээч ховц өгж ирж байгаагүй. Тэр хүүхэд намайг ингээд байна. Тэр хүүхэд намайг ингэж хэлээд ингэж юусаа би нэг ч удаа ховцож үзье. Тэгээ тэрийг би өөрөө даван тулдаг гэсэн. Өөрөө тэр ингээл яа тэд нэр ингэчлэг ямар хамаатай ингээл. Тэгэл тухайн үедээ би ингээд хүүхдийн чи эмзэглэн штэ. Тэгэл ээж аавдаа хэлий гэхээр хэлэх зориг хүрхгүй заяа. Ягаад ч ингээд нэг тийм том хүн шиг байсан. Тэр жоохон жижигэн бяцхан зориг. Өрөөсөө нэг тийм хин нэгэнд хов зөөх. Хин нэгэнд тэр намайг ингэлээ гоншигнах тийм юу надад байгаагүй байхгүй. Тасаа хэллээ гоншигнах. Тэрнээс эхлээд би яг ингээд хүүхдүүдтэй яаж харьцах вэ? Тэг хүн надад юм хэлэхэд би тэрийг яаж хүлээж авах уу гэдгийг ингээд сураад явцсан байхгүй. Тэгээд тэрнээс би нэг гомдох шаардлага байхгүй. Гомдоогүй ерөөсөө би тэгж л байдгийг. Гэл яваад идэгсэн байхгүй. Тэгэл ингэж явсаар агаал явандаа ингээл би өөртөө багаар итгэл алдраал итгэхэ болол өөр хайтгэлийг алдаал яваад исэн бэлээ л дээ. Тэгэл гацхан ингээл бусад хүмүүс ингээ намайг ингээд үгүйсгээд ингээд юу яагаад байгаа юм шиг боловч дараад байгаа юм шиг боловч
би өөртөө итгэхээ болсноос л үүсэлтэй юм байл. Нөгөө өөрийгөө голж эхэлснээс болоод бүх юм үүссэн байхгүй. Өөрөөс. Тэгээ за би угаасаа гэл. Дандаа тэгж бодсноос болоод нөгөө хүн яг тэгдэг штэ өөртөө суулгацсан эрчмээрээ яг тиймэрхүү эрчмэл татаад яваад идэг штэ тий. Тэгэхээр би яг өөртөө итгэлгүй болсон эрчмээрээ л яг тэр хүмүүсийн юу ингээд татаад яваад идэг байсан юм шиг байгаа. Тань энийг хизээ ер нь таньж мэдсэн бэ? Бас л хүн өөрийгөө таних чинь маш том аялал шүү дээ. Эверест рүү гарах хамгийн том аялал хол гэж боддог бол сэтгэлийн аялал хамгийн урт аялал байдаг гэдэг шиг. Өөрийгөө ялан дийлэх. Би бол танаар л үнэхээр их бахархаж байна л да. Үнэхээр бахархаж байна. Өөрийгөө ялан дийлэх гэдэг чинь би саяхнаас л хэлсэн байхгүй юу? Одоо ингээл би чи 20-д наснда 30-д наснда бүр ингээ өвчмээр ингээл байхгүй болчихвол би байхгүй болчихвол ингээл бүх юм дуусчих юм шиг санагдал явж илаа шүү дээ. Тэгэл явж ирсэн аа гинт ингээд короног юу яахгүй. Корона ч ихтэй амар ачтай өвчин. Ачтай буянтай өвчин. Тэр үед ч угаасаа айгаа олон хүмүүс ирсэн шүү дээ. Тийм шүү тий тэгсэн. Эхний процессыг явагдсан баг. Одоо ёстой тэгсэн байх тий. Тэнгүүт чинь би яг ингэж аахгүй. Тэгээд чинь би бас нэг 30 насны сүүлийн хагасл явжсэн байхгүй бас. Тэгээ явжсэн аа. Гэртээ сууж эхэллээ шүү дээ тий угаасаа. Бодож эхэлсэн. Тэгэнгүүтээ ингээл за манай найз үгүй манай дотны найз. Тэдэнд очиж сууж исэн чинь ингээл надаа би тэр тухайн үед чинь бясалгал яаг мог гэж бүртгүйч мэдгүй юу ч мэдгүй. Тийм юм ингээд сонсдог байсан мөртлөөсөө ингээд тиймэрхүү мэдээлэл чихний хажуугаар ингээд өнгөрөөд идэх гэсэн баг. Минь сонсох цаг л болоог байсан юм шиг. Тэгэхэд манай найз чинь ингээл бясалгал ингээ ийм хүрт гэл хүртний бясалгал гээл надаа нөгөө сургалтанд явсан юм а үзүүлээл ингэнгүүт нь би вау гэж бодсон байхгүй. Өө ямар гоё юм гэж бодвол. Тэгэл зүгээр дордоо хүртний тухай ингээл юм ингээд за жишээлбэл үндэс хүрттэй юм хариуцаад ингээд үндэс хүртний бясалгал юм байдаг гэл ярихт нь би шууд ингээд гэрте очиж бүр туршиж үзмээр санагдаад. Тэгээ манай найз зааж гисэн байхгүй YouTube дээр угаасаа юм долоо хүртний бясалгалын юунууд хүртэл байж тий. Аянууд нь байж идэг гэхгүй. Тэнгүүд чинь би гэртээ бүр очиод туршиж үзмээр санагдал амар дүрхээ тэгэл хүүхдүүдэд амтуулчаал гэрлээ амтраагаал амар завлал судаг байхгүй. Тэгэл чихвч зүучээл нөгөө долоо хүртнийхаа аяыг тавьчаал медитейшн тавьчаал ингээл үнэхээр хийж үзэж байгаа туршиж үзэж байгаа байхгүй. Тэгсэн чинь үнэхээр яг ингээд надад ингээд нэг гоё ингээд тайвшрал мэдрэгдээд байна. Тэг би ч угаасаа ингээд миний сонсгол айгу хөгжсөн байхгүй. Ер нь бол чихэрээ бүх зүйлийг ингээд айгу хүлээж авдаг. Тэг ингээд нөгөө багтаа ингээд хөгжим тоглодог байсан болохоор угаасаа ингээд сонсгол хөгжсөн. Тэгээд тийм хөгжимлэг юмд амар дуртай. Тэгэл угаасаа яг тэр нөгөө бяцлаглалын аянуудыг ингээд сонсохоор өөрөө ирэхгүй ингээд тарих ингээд яг ингэж ингээд тарих нэг ингээд төсөөлөх юм бол нэг вибрац байгаа хүний тарих нэг ингээд вибрац татах чинь надад тийм тавлгаа байж дээ. Яг тэр нь ингээд багаар ингээд хөдөлгөөн нь багасаад байгаа юм шиг мэдрэгддэг байсан. Тетар ордог гэсэн. Яг ингээд тарихны хөдөлгөөн ингээд миний замбраагүй нөгөө уур уцаар штэ тийм. Тэр уур уцаар маань яг ингээд багаар ингээд савлгаа нь багасж байгаа юм шиг мэдрэгддэг байсан. Тэгэл яагаад ч ингээд гинт надад нөгөө нэг үгээрээ бясалгадаг хүмүүс те. За одоо ингээд би одоо ингээд хүлийнхаа үзүүрээс эхлээд ингээд цусаа ингээд гүйлгэлээ дэшээ цусныхаа урсгалыг ингээд биеэрээ бүгднгөөр нь ингээд гүйлхий гэл яг тухайн үед надад нэг тиймэрхүү юм урж ирэл ингээд дотооддоо зүгээр тэгэж бодож бясалгаж байгаа байхгүй. Тэрийг би бясалгал гэж мэдэхгүй шүү дээ. Бясалгалын тухай юу ч мэдэхгүй. Зүгээр ингээд тэр нөгөө юуныхаа хүртний аяыг сонсоод байж хата ингээд өөрийгөө за одоо цусныхаа эргэлтийг сайжруулъя гэх бодвол за одоо цусаа тэрэнгээрээ гүйлгээ хөрөөнийхөө үзүүлэлт гүйлгээ гэл ингээд бодвол яг ингэж яг тэр үеэс эхлээд би ингээд тэр юунд ингээд донтож орж эхэлж байгаа байхгүй. Аль болох ингээд
унтахаасаа өмнө бушуухан нэг ядч нэг 15 минутын хугацаа гаргаад унтахаасаа өмнө ямар ч гэсэн нэг жоохон тайвшрал авчаад унтъя гэж бодож тэг цаг гаргадаг байсан байхгүй юу? Өөртөө заслаад баг хийдэг гэсэн шүү дээ. Өөртөө заслал хийдэг байсан байхгүй юу? Гэт одоо бодох нь тийм байгаа. Тухайн үед бол би зүгээр л нэг ямар нэг зүйлийг сонссон зүйлэл туршаад байна шүү дээ тий. Ямар ч нөгөө чиглүүлэггүй өөр дээр туршиж байгаа байхгүй юу? Тэгээд тэр маань амар гоё амжилттай л болж исэн билээ. Тэгээд яг ингээ хүний тарих ингээ тайвшраад ирэхин цагт хүний бодол яг цэгцэрж эхэлт юм билээ. Яг би тэрнээс өмнө ингээ өстой уучраа олохгүй нэрээ бүр хаана гიშгэх суухаа мэдхгүй нөгөө байц суух газар олж ядна гэдэг чинь. Яг тийм байдалтайсан байхгүй. Гэртээ байхаар гэрийнхэнтэйгээ таарахгүй, аав ээжтэйгээ таарахгүй. Өстой нөгөө өөр хүүхдтэй л хорогдож гэртээ байгаа байхгүй. Тэрнээс бусадтай нь ерөөсөө таарахгүй. Гэрээс гарлаа би гэрээс гараад хайчих юм бэ. Тий, гэрээс гараад үсрээд найзууд дээр очино. Найзууд дээр өдөр болго очиод ингээд зовлонгоол очиод ээж бас хүнд дандаа л зовлон тоочод яриад ингэж байх хэцүү шүү дээ тий. Тэр чинь хаа нэг найзтайгаа уулзаж ярилцсан үхээс ингээ өдөр болгон хүнийг залхаагаад иж болохгүй юм. Тэгэл гарын явахаар ингээл хит юм ингээл дэмий зуршилт орно. Дэмий юм хийн. Дэмий юм сэлгүүцэж эхлэн штэ. Хоосон тэнэл те. Тинжахта хүн юу их үү? Ингээл дэмий юм хийж эхлэн штэ те. Тэрийг ингээл огцом ихээр хийж байгаа байхгүй. Тэгэл ингээл яста байх суух газар болдог байсан. Тэгэл ингээл хөхлийн тухай маш их бодвол ерөөсөө ингээл за өгтгөө маа гэхэд эндээс л явмаар ингээл теста хинч намайг танихгүй хинч байхгүй тийм л газар очиж байсан гэл болдгсон бол гээл хаашаа явах вэ? Баруун хязгаар явах уу? Зүүн хязгаар явах уу? Нөгөө өхлийн шалтгаан нөгөө өхлийн тухай бодол нь арай ингээ зөөлрөөд шүү дээ. Өхөө гэж бодгоо байлангуутай зүгээр нэг хаа нэг тийшээ цухтаах гэдэг. Гэтэл надаас нэг цухтаалтын энерги цухтаалтын байнг байсан байхгүй. Тэгэхэд энэ юу гэсэн үг байсан бэ гэхээр одоо би бодох нь зүгээр өөрөөсөө л цухтаагаадсан байсан байхгүй. Тухайн үед бол би тэрийг ойлгохгүй гарахгүй шүү дээ. Зүгээр би л зовоод ингээл амар нэг хорвоо дээр нэг ганц зовцсон л яваад шүү дээ. Намайг хинч ойлгохгүй ингээл хинтэй ч ойлголцохгүй хинч намайг хайрлахгүй ингээл. Тэг миний бүх юм бүтэхгүй ингээл хий гэсэн болгон бүтэхгүй. Тэг болж байгаа ч юм байхгүй. Ингээл ямар ч байсан би зүгээр ингээл амьд л яваад байгаа юм байна. Ингээл тэгэхэр ч өстө жинкнээс амьдралаас үүдт юм бэл. Тэгэл тэр үед чинь бясалгал тэгэж нэг ай сонсч өөрийгөө тайвшруулж хэлснээс хойш надаа за ерөөсөө би нэг тийшээ нөгөө нэг цухтаалтан дээрээс нэг юм хайж эхэллээ шүү дээ. За юм чи нэг тийшээ гатгшаа явъя гэдэг бодол төрж байгаа байхгүй. Угаасаа залуу тахт бол би зүгээр ээш тийшээ явах гал ингээд зөндөөл юм хөвгий хөөцөлтөөл ингэдэг байсан. Ерөөсөө бүтдэг байсан. Тэгээ Америк явах ч хөөцөлтөж үзлээ. Ерөөс бүр нэг солонгос турцсан байсан шүү дээ. Тийм. Бүгднгийн ингээ яц ерөөсөө намайг хаашаач хөдлөхгүй. Хүн чинь тэгэхээр бүр нэрээ галзууртай байлээ шүү дээ. Тийм ээ. Яагаад ингээ хөдлсөн ингээд бодсон болгон маань бүтдэг юм бэ? Ядаж би эндээс цутаач гэхээр явахгүй шүү дээ. Хөлн хөдөл тушаатай заяа. Ажил хийе гарна тушаатай. Юм бодё бодол нь тушаатай. Ерөөсөө нэг ч юм ингээд эрхчлөөд би нэг ч мэдэрч үзээг байгаа байхгүй. Гэтэ тэр эрхчлөө ер нь хаана исэн бэ? Одоо та ингэ бодохоор эрхчлөө бол миний сэтгэлд л байсан байхгүй. Би өөрийгөө л чөлөөлж чадсан бол би эрхчлөөтэй л байсан байхгүй. Зүгээр би тэр болгоныг зүгээр зовлон гэж мэдэрдэг л байсан л байна л та. Тэгээ нөгөө хүн зовлонтой байна гэж бодцохоор яг тэрийгээ л мэдэрдэг гэдэг үнэн байгаа байхгүй. Бодоод идэх ч юм шиг үү? Тий. Би ингээл одоо жаргалтай байна гэж бодоод тахаар угаасаа ингээ миний эргэн тойронд намайг баясгах юм зөндөө л тохиолдож штэ тий. Намайг сатааруулах, баярлуулах юм зөндөө л байгаа тий. Тэрийгээ л хүн олж харахаа болчдөг юм байна ер нь. Тэгэл хайшаач явах гэсэн ингээд бүтэхгүй. За тэгээ нөгөө нэг цухтаалтаасаа за ерөөсөө гатгшаа явъя гэдэг бодол маань нэг хэсэг намжсан байж байгаа дахиад гарч ирж байгаа байхгүй. Тэгэл ингээд тайвшраад бодоод гэсэн чинь за одоо би ийм сургалтанд явъя маа гэл. Тэгээ байж итл манай ээж ч гэсэн ерөөсөө нөхөн ингээд ээж нь туслая.
ингээд юу руу яв. Хүмүүс ингээд Япон явдаг ажил хийдэг. Миний хаашаач явах юм бүтдэг байсан мөртлөө Япон явах гэсэн чи ямар хурдан бүтсэн гэж бодож байна. Зөв би ингээд гэрлийн уртаар баг ингээд сургалтандаа суусан чи N5 аваад N4 аваад N3 аваад зүгээр Япон хэлэндээ баг төгсөх гэдэг юм шүү. Тэгэл ингээ айгүй хурдан ингээд явах компани ч гэсэн миний ингээ материал бүрдүүлдэг ч гэсэн айгүй хурдан ингээ болоод бүтээл яг дунд нь 1 жилийн саад гарсан тэр нь яг нэг хэл хаагдсан коронавиг үеэр. Тэр л байсан. Тэрнээс миний бүх ингээ яг хэлээр нөгөө визэнд орохын дагаан дээр хэл хаацсан байхгүй байсан. Тэгэл нэг жил орчим гэртээ бас өөртөө нэлээд ажиллаж гэтээ юм сүнслэг чиглэлийн вирусыг сонирхдаггүй байсан юм байна. Тийм мэдхгүй шүү дээ би. Тийм надад тийм ертөнцид байгаагүй ч. Тэгээд нөгөө хувь хүний хөгжил гэл нэг баахан тийм номнууд өгдөг шүү дээ тий. Хувь хүний хөгжлийн гадаадын өрчлөлгөн номнууд. Тэрийг маш их уншсан байхгүй. Би тэгэл ингээл нэг уншаал сухаараа ингээд барьцсаар алд усчихдаг. Би нэг хэсэг чинь ястаа жинхэнэ ном нь боловсон шүү дээ. Яг ингээд хүн юм уншаад ном уншчин гэдэг чинь бас бясалгал шүү дээ. Би яг тэрийг шимтэж уншиж байгаа болохоор миний хувьд бясалгал болж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд ямар нэг зүйлд ингээд шимтээд ингээд нэг хүсэл тэмүүлэлтэй болчихлоо шүү дээ. За одоо би тийш явж ажил хийх гэж мөнгөтэй болох гэж. Одоо мөнгө хурах гэж чинь тий. Нэг ч гэсэн юм ингээ бүтгээд ирэнгүүт надаас ингээ гэрэл асч эхэлж байгаа. Итгэл найдвар төрж эхэлж байгаа байхгүй. Тэгэл за ямар ч үлээсэн нөө хэл нэгдчих юм бол миний явхан тодорхойлцсон юм чинь гэл. Тэрэндээ би ингээл амар хүсэл тэмүүлэлтэй болчихж байгаа байхгүй. Тэгэл ингээ яг гоё өөрийгөө урагшлуулаад ингээл яваад идэгсэн. Тэгээд тэрнээс эхлээ миний тарих нилээн цэгцэрсэн. Тэгээд сэтгэл зүрхний боловсрал угаасаа минь намайг яг хүүхэд байх цагаас л байнгын намайг дагж явсан байлаа бас. Надад хин нэг үзий ядах хүсэл байдаг. Тийм бодолд бүр орж ирдэгчгүй. Хин нэг занах зөвхөх бодол бүр хизээж орж ирж байгаагүй. Хин нэгэнд гомдно. Харин гомдохоор маш их гомдно. Тэг гомдлоо гэд би хин тэр хүнд муу санахгүй. Сандгүй байсан байна. Тэгээд тэрийгэ үзий ядалт болохгүй хорсол тээдэггүй байсан байна. Тэгээд би ерөөсөө нөгөө нэг хүмүүсийг ерөөсөө ялгадаг байхгүй. Багасаа миний бүр яг миний нөгөө төрөлхөл шинж чанар юм шиг ба. Хэнийг энийг ерөөсөө ялгаж харьцдаг. Яа тэгэхээр би нөгөө өөрөө нэг тиймэрхүү юг мэдэрсэн штэ. Хин нэгэнд ялгагдаад байгаагаа мэдэрсэн байхгүй би. Тэгээд хин нэгэнд ингээд ямар нэгэн байдлаар ингээд гадуурхал мэдрэгдээд эхлэнэ тэ. Тэгэнгүүтээ би яг тэр гадуурхлаар бусдтай хандах байсан бол тийм штэ. Гэхдээ тэгээгүй би ерөөсөө яг л за одоо чаддаггүй ч бай энэ хүмүүсээ би яг зүгээр байгаагаар нь л хардаг дүнд байсан. Миний ганц нөгөө нэг надад өгсөн хамгийн сайхан юм гэх юм маш тий. Одоо өнөө хүртэл ингээ намайг ингээ аваадэрсэн байгаа. Тэр юм маань тэр хэсэг байхгүй миний төрлөг шинж чанар. Хэнийг ч ялгаж харьцдаг. Одоо өвчтөө завлантаар одоо өмчөө өрөөсөн доглон сохор өрөөсө тэр хүнийг ингээд бүгдийг би ингээ яадаг гэсэн юм. Хайрч хайрладаг тийм. Тэгээд би ингээд багтаа их гайхдаг байсан зүйл ингээ. Миний үеийн хүүхдүүд нь шүү дээ. Ингээд нэг жоохон царай муутай эсвэл ямар нэгэн байдлаар нэг жоохон баг зэрэг сохогдоо ч хүүхдүүдийг хараад шоолоод идэх байхгүй. Тэгээ би бүр үнэхээр гайхдаг. Юугийн шоолоод байгаа. Ийм байгаа л үсттэй. Яагаад энэ хүүхдийг шоолоод байгаа гэж би бүр ингээд дотроосоо бүр тэр хүүхдийг өмөөрөд тийм хүмүүсийг ингээд өмөөрөд яагаад гэдэгсэн байхгүй. Яаж ингэж өөрөө ингээд өөгүй төгс төрсэн шиг яагаад энэ хүмүүсийг ингээд ингэж харж байгаа юм бэ гэж боддог. Гайхдаг байсан байхгүй. Бусдыг шоолж байгаа, бусдыг өөлж байгаа, бусдыг нэг тийм сонирн байдлаар шүүж байгаа хүмүүсийг хараад ерөөсөө нөгөө ингээд дотроос ингээд арцалцаад идэгсэн. Нэг гэж. Та сая Япон явах тухай ярьсан шүү дээ. Тэгэхэд Япон руу яваад тэндээс
Явсан уу тий? Явсан. Явж ирчээд таны амьдралдаас ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Бөө улаачийн энэ замнал руу Япон хэрхэн бас нөлөөлсөн бэ? Оо, айгүй нөлөөсөн. Би одоо нөгөө нэг бас ингээ Япон руу бас яг явах шийдвэр нь надад таалагдсан нэг шалтгаан гэх юм бол юм баггүй. Би ингээд нөгөө энчээ Монголд байхаараа ерөөсөө миний ингээд бодож байгаа бодол би өөрийгөө ингээд нэг тийм бусдаас нэг өөрөөр хараад байна та тий. Тэгээд ингээд хин нэг надад муу хандж яхад би тэрэнд ингээд хариу барихгүй штэ. Тэгэхээр намайг ингээд хүмүүс ингээд угаасаа яран дээр хүмүүс мангар тэнэглэж бодоод нь штэ. Гэтэл энэ миний хувьд бол зүгээр соёл байгаа байхгүй. Миний нөгөө сэтгэлийн боловсрал байгаа байхгүй. Тэнгүүтээ за угаасаа монголчууд бүгдөө ийм байна. Энэ Монголын нэгэнд би угаасаа тохирохгүй гэж бодоол заяа. Тэгж боддог гэсэн байхгүй. Тэгээд Японд ч илүү жоохон иргэншил өндөртэй улс шүү дээ тий. За би тэнцээ очичвал илүү ингээд арай өөр төвчний хүмүүстэй илүү намайг ойлгох хүмүүс илүү намайг хүрээлж магадгүй гэж бодож Японыг сонгох болсон шалтгаан нь юм байна. Тэгж бодоод амьдаа би эндээсээ цухтаас хэмээр байна шүү дээ тий. Тэгээд тэнцээ ингээ амьдаа би гой газар руу тэмүүлж байгаа байхгүй. Яг надтай ингээ нэг сэтгэл зүйн хувьд төвшинэл хүмүүстэй би очин л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд Японд очсон. Тэгсэн чинь гэхдээ Японы ард түмэн бүгдөө тийм биш шүү дээ. Бүгдөө юу биш. Гэхдээ бас л юм бол сэтгэл гэх юм сэтгэлийн боловсрал гэх юм. Иргэншил сэтгэлийн боловсрал хоёр чинь ялгаатай юм байна. Шал өөр юм байна. Тэр хүмүүс бол зүгээр ингээд нийгэмтэйгээ дасан зохицохын тулд баг ингээд зүгээр төлөвшлөөрөө явж иг тий. Ингэх ёстой би бусдад саад болж болохгүй. Бусдыг би одоо хүндлэх ёстой гэдэг юу байгаад дээ шүү дээ улантай үзэл нь байгаад. Тэр нь гэхдээ яг шинж чанарын төвшөнд л байсан. Юу гаднаа бол тэгж харагддаг. Үнэхээр тэгж харагддаг. Ингээд соёлтой тий ингээд хүн хоорондоо мэдлэлцэл хүндлээл тий ингээд байгаа боловч яг тэр хүмүүсийн дунд нь дотор нь ороод ажиллаад ирсэн чинь тэр хүмүүсийн яг жинхэнэ аран шин танигдчихж байгаа. Тэгэнгүүтээ зүгээр үнэхээр наашаа харж ийгээд цаашаа харж ярваас хүмүүс бид юм байна л гэдгийг ойлгосон байхгүй. Наана бол зүгээр яг надад ирээд намайг зүгээр магтаал юм. Үнэхээр магтана. Тэгэнгүүтээ яг булан тойроод эргээд явахдаа нөгөө хүнд намайг муулж идэг байхгүй. Тэгэхээр монголчуудаас ялгаагүй хацтай сэтгэлцэн. Монголчууд ч гэсэн ер нь бол тийм ш. Нааш харж нээчээ цаашаа харж муулдаг хүмүүс зөндөө байгаад идэг тийм. Гэл хоорондоо хов бацчихдаг. Нэг муулж л идэг. Надад тэр ингээд хин нэг хов бацаад хин нэг муулж байгаа эсвэл нэг ингээ хоорондоо уулзахаараа нэг тийм шалтар болтор нэг тийм сонин өмсөх ховц хунар тиймэрхүү ярьж байгаа хүмүүс амар сонин санагдаад. Өөр ярих юм болтдгүй юм бах та гэж бодоод идэх байхгүй. Энд чи Японд яг тийм. Үнэхээр тийм. Ярьж байгаа минь юу хоол. Нэр үнэхээр хоол ярина. Тэгээд нэг гоё ингээд яриа өрнүүлэх гэхээр бас ингээ юу таарахгүй байхгүй. Тэгээд ингээ маш атаарх хүмүүс. Айгу атаарх юм бэл. Тэгээд дээрэс нь ерөөсөө хин нэг ингээ дээшээ гаргах айгу дуургүй. Ингээд аль болох ингээ дарж л байдаг. Тийм бэл. Тэгээд нөгөө нэг явахтай нөгөө Японы өөртөөх нь бас нэг тийм юу байж тээ. Угаасаа улс үндэстэн болгонд нэг тэрийг бол үүсгэж болохгүй л дээ. Нөгөө нэг тийм дэмтөө олон жилээр үе удмаар аим нэг тийм одоо жишээлбэлтэй Солонгост ч яадаг вүлээ ингээл нэг бэрүүдээ дарамтлагдаг соёлтой ч гэдэг юм уу те яг тэрэн шиг Япончууд ч гэсэн яг ингээд нөгөө залуучуудыг дардаг тийм соёлтой юм билээ. Тэгээд жоохон настай гэхэрэл ингээд юусэн юм яаж болтгоо. Та ч бол зогтаад
Би явсан. таагаад утсан шүү дээ бол. Тий. Тэгсэж дахиад эндээсээ завтахаар болчихоо. Тий. Гэтэ яг хөө тийм тэнцээ бол нэг тийм амар тийм дарамтанд бол байгаагүй л дээ. Тэгтээ хүлээлттэй ажлын ажлын байрны хувьд бол үнэхээр дарамттай байсан. Ажлын байрны хувьд дарамт болж байгаа. Та тэгээ буцаж ирэх шалтгаан энэ болсон уу юу? Болсон шалтгаан болсон. Би Японд байх хугацаанд ч ястаа жинхэнэ нөгөө нэг юу үзчихлээ шүү дээ. Ганцаархнаа байгаа юм чинь тэнцээ чинь нэг өрөөнд бид хэд чи ингээ нэг юм хаусанд байна. Тэгээд нөгөө юу шиг гэсэн багхан. Хостел шиг л гэсэн үг тийм. Тэгээд нэг өрөөнд би ганцаараа байж байгаа шүү дээ. Тэр хугацаанд ажиллаа өглөө ажилдаа явлаа, орой ажилласаа ирлээ. Би хүүхд маань дэргэд байхгүй чи хийх байхгүй шүү дээ. Тэгэхээр тэгэл янз янзын подкаст хааж үзээ, сонсоод тэгээ хамгийн гол нь би тэнцээ би очоод тэр байшинд нүүж орсноос хойш би 50 унт чаддгүйсэн байхгүй. Хар дараад нөгөө хардан даруулаад унтаж чаддгүйсэн байхгүй. Нөгөө тийгээ бүр бодтоор нь зөвдлээд заяа. Яг ингээ бодтоор нь мэдрээд хуруу гар янгинаад ингээ зулгаагдаад харч бүр яа л гэж боддсон юм л шүү дээ. Яах вэ гэж боддсон юм байл шүү дээ. Тэгээд нөгөө нэгэнтээ эрдсэндээ бантаад ямар ч л байсан хэрэг би ингээ нөгөө ямар ч сэтгэлийн тэнхээгүй хатгүй байсан бол би бас л тэндээс цутаа хэл гэж бодно тийм. Гэтэл би нэгэнтээ би нөгөө хаах холоос ингээ ээжээсээ дэмжлэг аван барин ирчээд юм тийм үү. Би өөрхөн чадлаар бас яваагүй байгаа дээ шүү дээ. Тэнгүүд хин нэгний дэмжлэгээр ирчэнгүү те надад буцлаа гэх ямар ч тийм шанс юу байхгүй боломж байхгүй ирэх байхгүй байхгүй. Тэнгүүтээ тэгэл нөгөө хүүхдүүдээ ч бодоол тэгэл ээж аав их ч бодоол ерөөсөө л гүрийсэн дээрээ л гүрийнэ. За би угаасаа л хүн юм чинь би дэлхийн хаач амьдэрсэн гэсэн амьдрах л ёстой. Би харь гарагт очиж байгаагүй те дэлхий дээр байгаа чи би хаач байсан тасан зохицол амьдрна гэж шийдэл тэгэл нөгөө лагаасаа ч гэсэн. Тэгэл лата найзлаа л заяа. Орой болгон нөгөө дайсаар нь орол баахан лаа. Лаг бол баахнаар нь авцсан. Тэгэл орой болгон нөгөө лагаа дэрэгдээ тавьж унтдаг байхгүй. Тэгэл нөгөө айцаасаа нөгөө ангичрахын тулд штеп эхлээл лаа тавьж үзлээ. Тэгээд жоохон болохдоо заримдаа гайгүй заримдаа гайтайхан шиг. Тэгээд сүүлдээ нөгөө интернетээр YouTube-ээр ч ухаал нөгөө бясалгал хийж унтах гэдэг шүү дээ. Нөгөө нойрны бясалгал гэдэг юм хайгал нөгөө унтахаа байлцаа яагаад унтахаа хэлсэн юм чи? Нойрны бясалгал гэсэн юм хайгал ингээл янз янзын юм хайгал үздэг болоо. Тэгэл чихвчэндээ нөгөө алдартай юугаа тавьж штэ. Хөгжмнүүдэд тавиал аяа тавиал нөгөө бясалгалыг сонсоол. Тэгэл лагаасахал. Тэгээд миний нөгөө яг нөгөө юм ингээ гүнзгийрч эхэлж байгаа байхгүй. Дараагийн түвшин рүү орох шаардлага гарч ирсэн биз дээ. Шаардлага гарч ирж байгаа байхгүй. Нөгөө миний дотоод айцтайгаа нөлөөлдөг дотор байсан айцсууд чинь надад илээр мэдрэгдэж эхэлж штэ одоо тийм. Тэгэнгүүт чинь би даван туулахаас өөр аргагүй болж байгаа. Тийм ээ. Бүр яг толсон байна те. Тийм би ерөөсөө тэр яг тухайн үед би цуцсан бол би тэгэл хинч болох байсан. Хинч биш болох байсан. Үнэхээр хинч биш болох байсан. Тухайн үед би яг ингээд айцтайгаа тэр том айцтай нүүр тулаад давхаж хичээж эхэлж байгаа байхгүй. Айсан ч хамаагүй. Тэгээд тэрнтэйгээ ажиллаад ингээ арга зам хайгаал яаж яах вэ гэл бясалгал хийж эхлээл нэг амар тийм сүртэй гүнзгий бясалгал байхгүй зүгээр өөрийнхөө төвшөнд өөрийгөө яаж тайвшруулах вэ? Нөгөө хүн чинь бодлын хүчтэй гэдэг үнэхээр үний юм байлээ. Тэгээд тухайн үед би тэрийг бодлын хүч гэж бодохгүй штеп. Мэдэхгүй штеп. Тийм мэдлэг байхгүй юм чинь. Тэнгүүтээ зүгээр өөрийгөө ингээл хөгжим сонсонгоо өөрийгөө тайвшруулаад өөртөө юм хэлээл тайвшруулаад ингээл байдаг байсан юмудаа ингээ айгуу тусаа өгсөн байгаа байхгүй. Тэгээ баг зэрэг ингээд тайвширцсан хойно би маш их бас мантра маннууд гэдэг штеп тий. Ногоон дээрхийн юм уу гээл тий. Юм нэм эгдэлээ очроо амархны тарин ингээд тэдний ч өстө тэрийг сонсохгүй бол унтаж таалцсан. Уг чихэндээ хийжэл тэл тэрчээр унтчихдаг болсон. Тэгэл нэг мэдгэд хөвчмөнч цэнгэн дууссан, утсан цэнгэн дууссан өглөө болсон баг чи. Тэгэл нэг хэсэг ингээд яг нэг тийм циклтэй явсан юм. Тэгжээс наа ингээд интернетээр
YouTube-ээр нөгөө дотоод хүүхдтэйг ажиллах гэл ярьдаг та нөгөө юунууд байгаад байдаг шүү дээ. Тэр тийм хичээл нэг аваа онлайнаар. Тэр бас надад аюу үр тусаа өөрөө өгөөж өгсөн байхгүй. Тэнгүүт би чинь нөгөө сэтгэл дотроо байсан гомдлуудтайгаа ажиллаж байгаа байхгүй. Нөгөө уйлаад хоцорсон байсан хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлж байгаа байхгүй. Яг ингээд нөгөө маш олон ингээд төрсэн цагаас эхлээд ингээд аюу олон удаа ингээд дотроо гомдлоод уйлаад үлдсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Би ерөөсөө ингээд нөгөө хүүхд тахта хүмүүс ч ингээд ээж автаа цотуулаад уйлдаг тий. Надаас нөлөөс гардггүй байсан. Би уйлдаг байсан. Шүдээ зугаа зогсож байдаг гэсэн байхгүй. Уйлсан ч гэсэн би зодоосныхаа дараа бэхшиж үлддэг гэсэн байхгүй. Тэг бүр ингээд тэгтлээ ингээд хатурсан байсан. Тэгээд тэр олон дахин ингээ энэ тэнд очиод ингээ уйлаад үлдсэн байсан хүүхдүүдийг би яг тэр нөө дотоод хүүхдийн ангаалтаар унгааж эхэлж байгаа байхгүй яг тэр надад аюу өв тусаа өгсөн. Яг тэрнээс эхлээл би нөгөө хүмүүсийг ингээ гомцсон хүмүүсээ нэг нэгээр нуучлаа. Нөгөө ээжигээ тий ээжтэй ямар их гомцсон ингээ тэр мэрийг ингээл баг багаар тавиал явуулаад нөгөө багш нартай гомцсон гомдлоо тайлж явуулаад найз нөхдүүдтэй гомцсон гомдлоо тайлж явуулаад нөхөртөө гомцсон гомдлоо тайлж явуулаад надаас бүр ингээ аюул том ачаанууд ингээд сарнаад байхгүй болж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээл өөрөө ирэхгүй зөрхөртөл уйлаа. Яг ингээ нөгөө гомдлоо байсан цэгүүдээ ингээд олчлоо шүү дээ тий. Тэр болгон дээрээ би ингээ асгартал болж байгаа. Тийм маш их өвдөлтийг өдөрч байгаа шүү дээ. Амар их өвдсөн байсан. Тэр болгон дээр чинь би хамгийн гол нь тийм өвдөлтийг авч явах момент болгон дээр надаас ерөөсөө нулимс гардаггүйсэн болохоор би ингээд тотгошоо ингээд хитрхи тотгошлцсон байсан юм. Тэгээ нөгөө дотоод хүүхдийн ангаалт энэ бол зүнгээр эхлэл байсан л байна л да. Тэгэл цаашаа би юу бясалгал хийж эхлэв. Нэг тийм амар тэр нөгөө тийм мэрэгжлийн төвшний бясалгал биш шүү. Зүгээр л би өөртөө л нөгөө оюун бодлосоо тэр юугаа айцыг чөлөөлөх бясалгал байсан бэ нэлээ. Тий, өөртөө л ажиллах гэж байгаа байхгүй. Тэрнээс тэр нөгөө том зэрэгцэн дата тэр бясалгал биш шүү заяа. Ямар ч хилэн одоо ангаалтын л гэсэн юм тий. Зүгээр өөрийгөө л тайвшруулж тий зүрхэн дээр төвлөрүүл, тархин дээр төвлөрүүл. Тэр нөгөө нэг савлсан савлгаануудыг баг ингээд намжааж эхэлж байгаа байхгүй. Тэгэл нөгөө яг тэрнээс эхлээд хүний эрүүл мэндийн хувьд ч гэсэн маш том өөрчлөлтүүд гарч эхэлж юм бэл. Хэлбэр нь толгой харгаал өвддөгсэн тэр байхгүй болчихж байгаа. Зүрх савлал ингээд яг номоожирч гаддагсэн. Нөгөө бие барьж тойлцсон байдаг гэсэн тэр ингээд байхгүй болчихж байгаа. Тэнгүүтээ ингээд амар өөртөө итгэлгүй болсон баг штэ би. Нөгөө өөртөө итгэлгүйгийн тойл гэж хэлж болно зэ. Тийм болсон байж байгаа штэ. Тэгээд тэр мөр маань хүртэл ингээ баг багаар тавигдаа явчихж байгаа байхгүй. Тэгээд явчихлаа. Тэгжээс нөгөө нэг интернетээр юу лээ? Интернетээр ингээл элдв янзын юм сонсож байгаа штэ. Ингээл ойр зургийн ингээл юу гэсэн болгоныг хэрэгтэй бясалгал скол нэг жоохон даалт тухамсар шулам мулам гэсэн юм сонсож байлаа заяа. Тэгэл шулмын мэрэг төлөг мөлөг гээл дандаа л нэг тиймэрхүү юмд амар талт ертөнцийн юмд ингээд шимтэж эхэлж байгаа байхгүй сонирхол. Тэгэл ингээл байн бясалгал хийдэг байжснаа. Гинтэл надад ингээд өөрт маань ингээд дон ингээл толгой дотор маань бодол орж ирж байгаа. Өвгд эзэн өшөө гэдэг орж ирж байгаа байхгүй. Бол би тэрнээс урдтай юу би ингээд бөөм болохгүй ингэжсэн хүн чинь гэл өвгд эзэн өшөө гэл ороод ирсэн байхгүй. Тас их нэг анагалт хийсэн учраас холбоос үүсгэх орон зайгаа бэлтцсэн байна тий. Тий, холбоос л үүссэн л байна л да. Тэгэл угаасаа ингээл бясалгал нөгөө лаан дээрээ би бясалгаж байгаа төвлөрж байгаа л угаасаа буцаалнуудтай амхат надад ингээд яг нөгөө миний мэдэрч үзээгүй зүйлүүд надад мэдрэгдэж эхэлж байгаа. Тэнгүүт те би урд нь 20-д наснда бас чи юу бөө болноо чи чинь харын цагааны сахиустай гэж сонссон байсан шүү дээ би чинь. Тэгжсэн ш.
Тэгээд би тэр чинь тухай үед ингээ үгүйсгээ би чадахгүй болохгүй мэдэхгүй гэн. Манай удам тийм байхгүй гэдэг хайжсэн байхгүй юу, орчихсан байхгүй юу. Тэгжсэн хүн чинь гинт нэрээ би өвгд эцтэй юм. Нэрээ би бөө юм болов гэдэг бодлоор ирж байгаа байхгүй. Тэгэл нэг мерсэр жоохон нэг бөөгийн тухай юм уу сонсоол нөгөө янз янзын нөө суудаа модаа гэл подкастууд байдаг шүү дээ тий. Тиймэрхүү юмнууд сонсч үзээл. Тэгэл Чингис хааны айлтгал тиймэрхүү нөгөө онготын хилэмлүүд байдаг шүү дээ тий. Тэднийг сонсоол. Тэгэл нөгөө орондоо орчхороо би ингээл бодож эхэлж байгаа. Тэгэл өвгд эцгээ бодохоор л миний бүр ингээс хамсаа шархираад гэдэг үлээ тий. Яг шиг тий бүр ингээ огшоод байж чадал. Ерөөсөө би эмчээ байхгүй. Би ерөөсөө явъя гэл. Нөгөө Японд ч тогтгоо байлаа шүү. Тэгэл яаж эндээс гарах уу гэл тий. Нөгөө нэгэнт би гэрээгээр очсон байгаа штэ. Өчнөө бол бүхэлдэн 5 жилийн гэрээт очсон юм штэ би. Тэгж яахт чи яаж би дундаас нь болох уу гэл шалтгаан хайж эхэлж байгаа байхгүй. Эхтэй тэгэл яг тэгж бодож эхлснээс хойш надад яг ингээд ажил дээр маань яг гоё тэрийг шалтгаан болгох зүйлүүд ингээд гарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл тэнгууд ч өөстө гадаад иргэдэг, ээж мэддэг, одоо дээрлэгдэг гэл те. Тиймэрхүү хотлаа юу гомдол момдол мэдүүлж байгаа л. Тэгэл Японч яг цагаад болохоор яг үнэхээр ингээд ээж мэддэг мөртлөө дээрлэхэд идэв мөртлөө тийм гомдол момдол гаргахаар айд юм бэлээ. Хуулинд нь ижмэд тийм нөө дээрлэхэд гэдэг юг юу хуулиар хориотой. Тэгэхээр ингээд цааш нь хэлэн мэддэг гэхээр айдаг. Унаата чи шийдэд үе гэх. Намайг явуулахгүй байдаг шүү өвөө. Тэнгуут нь би бүр өөр шалтгаан хайж эхэлж байгаа. Үгүй ерөөсөө л би энд байгаад тахаар ингээд ерөөсөө сэтгэл докторгоо байж чадахгүй. Тэгээ манай хүүхдүүд угаасаа харах хүнгүй болчтаа гэлээ. Би нутаг буцахгүй болохгүй нэ гэдэг угаасаа тийм. Тэгэхээр шалтгаан хайсараагаа би ирж байгаа байхгүй. Гэтэ нэг том зүйлийг тэр нөгөө би юунд ажилладаг байсан шүү дээ. Японы тэр нөгөө настангуудын эмнэлэгт ажилладаг байсан шүү дээ. Тэгээ маш хүнд хамгийн хүнд тасагт нь ажилладаг байсан байхгүй би. Манай тасагт орж ирсэн үе мэнэр хизээч гарддаг байсан. Хүний гардаг хаалгаар, эмнэлгийн хаалгаар хизээч гарахгүй. Зөвхөн диваачингийн шат. Нэг бол дээшээ, нэг бол доошоо. Тийм л юу хүлээдэг ус хамгийн хүн чатны тас байсахгүй. Тэн дотроос би бүр дэндүү том юмыг ойлгосон. Одоо ингээд янз янзын өвчтөй хүмүүс байгаа. Үнэхээр амар ингээд зүгээр ургамал болцсон. Зөвхөн зохилж яадаг тийм хүмүүс айгүй их байхгүй. Бүр ингээд үе мөчн тэнийхээ болцсон амар болцсон. Гэт юу ч болох болсон, юу цусгаад. Гэл нүдний эргэлдэл үждэг, корол шиг ингээд үждэг хүмүүс амар ихтэй. Тэгэл тэднийг хараад ингээд надад ингээд тэднэрээ ингээд хийжсэн үйлдэлүүд нь ч юм уу мэдрэгдээд итгэсэн байхгүй юу. Тэгэнгүүтээ энэ ийм болох болсон шалтгаан. Хүн яагаад ингээд хорвоодлол хийдэр ингээд мэдлчээд те хүн болж төрчөөд насны эцэст ийм болох ёстой гэж. Тэгвэл ингэж ийм болчиход буцах юм бол хүн болох хэрэг юу байна гэдэг надад амар ингээд эргэлзүүлэлтээ санагдаж байгаа байхгүй тэр болгон. Тэгэл тэр хүний хийсэн болгоно надаа ингээд яагаад ч нэг тийм сонин мэдрэгдээд ингээд нүдийг харахаар надад ингээд амар зарим нэгнээс амар зовлон шаналл, зарим нэгнээс амар муха үдсэн ядалт хорон санаа. Тийм ингээд юу сэтгэл хөдлөлүүд нь ингээд мэдрэгдээд байдаг гэсэн байхгүй. Тэр би бодож ирсэн. Үнэхээр там гэдэг чинь ганцхан хүсний дараа байхгүй байгаа. Там гэдэг чинь далд ертөнцөө ч ил ертөнцөө ч ингэ зэрэгцээд байж идэг юм байна. Гэдэг юу надад төрсэн байхгүй орж ирсэн байхгүй. Тэгэхээр дэлхий дээр тамч бай, диваач ч бай зэрэгцээд байж идэг юм. Далдтаа ч илдээ ч гэсэн зэрэгцээд орж идэг юм. Тэгэхээр хүн одоо зарим нэг хүмүүс ингэж шүү дээ ганцхан амьдраа буцахын хооронд яаж ч юу ч хийсэн яадаг гэж боддог те. Гэтэл насны эцэст ийм болохоо мэдэхгүй юу хийж явж байгаа мэдэхгүй энэ хүмүүс тооцоолохгүй. Тэрийг эргцүүлчих мэдэхгүй юу болох насны эцэст юу болж хувирхаач мэдрэхгүй нөгөө төсөөлөхгүй тооцоолж мэдэхгүй шүү дээ те. Тийм байна.
Тэ нөгөө үүлийн үр гэдэг нь одоо бодвол дараа төрөлтөө мөрдөл гэж ойлгох Баг юм байхгүй гэж бодож байгаа юм шиг. Тийм байхгүй. Хин тийм зохиогоод байгаа юм. Ихэнх зарим нэг хүмүүс тийм юутай байдаг штэ тий. Нөгөө эсэргүүцэлтэй байдаг тий. Үүлийн үр гэж юу гэдэг хаана. Тий. Зарим нэг хүмүүс бол тэр хүмүүс чинь алт ухаад яваад байгаа мөртлөө жаргалтай л яваад байна. Тий. Үнэхээр там гэж байсан бол үүлийн үр гэж байд юм бол тэгвэл тэдний зовж байгаа хаана. Тэгээд өнгөцгөн хараад байт тийм үү. За тэр алдах чаа хүмүүсийн асуудал бол ондоо ирэх үү тий. Тэр бол маш том үеийг бүр ингээд шийдэл шүү дээ тий. Тэгээд яг тэндээс эхлээд бас ингээд нэг тийм нөө 70 ертөнцийг зэг одоо нөгөө боён нүгэл тий үүлийн үр гэж тэр юунуудыг ингээд жам яс гэдэг зүйлийг ингээд юу ажиглаж байгаа. Таньж эхэлсэн. Таньж эхэлж байгаа байхгүй юу? Та тэгээд Монголд шууд ирсэн үү? Тэгээ тэнгуүтэй л би зүгээр л явъя гэж бодвол явах болсон чи ямар гоё ингээд бүх юм ингээд бүтээл гоё. Явахгүй ч нэлээд юм болсон шүү дээ. Тэгсэн чи ирэх гэж айгүй хурд ирсэн. Замд дайралцсан хүмүүс хүртэл ямар гоё байсан гэж бодож байна. Тэгэл Та хизээ ирээд тэгээд бөөгийн амьдрал тэг би нөгөө тэнцээ хата ингээд өвгдээс минь ингээ ороод ирсэн. Би нэрээ бөө юм болоо гэлтэй нөгөө өөрийгөө хүлэн зөвшөөрч эхэлж байгаа байхгүй. Ингээд нөгөө далдтаа ингээд сэтгэл зүрх тарих ингээд цэцрээд ирэхээр нөгөө юмыг арай нэг жоохон боддоор ойлгохгүй хүлээж авч эхэлж штэ тий. Тэнгүүтээ нэрээ би тийм биц юм болов. Нэрээ би бөө юм болов гэж бодож эхэлж байгаа байхгүй. байж болох юм шиг үү? Тий. Тэнгүүтээ нөгөө өөрийнхөө мэдэрж байгаа зүйлээсээ бодоод нь шүү дээ. Нэрээ би нэрээ өвдөцтэй болоод нэрээс их хөстэй болоод би юм мэдрээд байна уу. Тэг үнэхээр би ингээд цугтчихвэл тэгээд надаас яг тухайн үед бас нэг надад ингээд түлхэц зүгүүд намайг ийшээ чиглүүлсэн зүйл нь яг нөгөө бөөгийн амьдрал, улаачийн амьдрал руу ингээд эргэлт буцалтгүй маяг гэж чиглүүлсэн зүйл нь юм эс ахгүй. Хүн гэдэг те бүгд ингээд тэнгэрийн доор оршиж байгаа. Би хаашаад зогцсон байсан тэнгэрийн доор л оршихолно. Тэгэхээр би хэрэг би бөө юм бол би бөө болохгүй гэж цутах ямар ч аргагүй юм байна гэж би бодож эхэлсэн байхгүй. Тэрийг бодвол манай өвгт бодвол те нөгөө миний зөв мэдрэмжээр ингээд дамжуулж явж бодлоор мань дамжуулж л өгсөн бах л да. Өөр минь угаасаа ийм штэ гэд над тэрийг ингээд гонцгойноор хэлж өгсөн байхгүй. Тас тэнийг яаж ухаарсан бэ? Энэ бас тийм амаргүй ухаарл. Одоо тэнгэрийн дор би ч угаасаа дандаа л цухтахыг л эрмэлздэг байсан юм шүү дээ. Юу ч Тэнгэрээс цухтах цухтах гэдэг юм уу? Гэтэл би тухайн үед одоо тэр нөгөө би нэг өөрийгөө нэг жоохон тархиа зэслээд ингээд зүрхээ нэг жоохон ингээд чагнаад эхэллээ шүү дээ тий. Тэнгүүд нөгөө тэр бясалгал дундаас чинь нөгөө би бөө юм болов гэсэн бодол төрлөө гэдэг шүү дээ. Яг энэ үеэс чи би тэгж бодож эхэлсэн байхгүй. Нэрээ би бөө юм болов хэрэг би бөө юм бол би хаач атсан тэнгэрээс цутахгүй юм байна. Цутаж чадахгүй юм байна гэж бодож эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэ бодол миний өвдгийн л юу байсан бах надад хэлж өгсөн юм байна. Тэгээ энэ тэнгэрээс цутах аргагүй гэдгийг би ойлгохын тулд би хичнээн жилийг ингээд туулаад өнгөрөөсөн юм дээ. Дандаа цутаагаал яваадсан. Би ингээд цутаагаал яваад байвал ингээд бүх юмнаас цутаагаал гоё болчих юм шиг бодоо яваад штэ. Тийм хизэж байгаагүй. Зүхтах тусам улам том байгаа тийм. Зүхтах тусам улам ойртоод. Улам том юм тийм тулгараад байгаа байхгүй би. Жижиг юмнаас зүхтаа би тэрийг зүхтахгүйгээр тойрч гүйхгүйгээр эргэж буцаж гүйхгүйгээр даваад гарсан бол цаана юуж байхсан юм л дээ. Зүгээр ингээд тэгэхээр би ингээд дандаа зүхталтын байдалтай байж байгаа. Сүүлдээ би ингээд тэнд очиод жинкнээсээ би энэ бүгдийг зүгээр л би давах л ёстой юм байна. Давчиж л би ард нь гарах ёстой юм байна гэдгийг л ойлгосон байгаа байхгүй. Тэгсэн хойноо би альва зүйлээс зогтох учир байна. Одоо нэг болж байгаа процессээс нэгэнд тохиолдох гээд ирсэн зүйлээс хөтөлбөр болоод ирсэн зүйлээс би зогтох ямар ч аргагүй байна л гэдгийг ойлгож байгаа. Таны хувьд бөөгийн шахаа байсан уу? Шахаа зөндөө байсан юм билээ. Тэр чинь одоо хүүхэд насндаа би чинь ингээл байсгаал төрсөн. Би ер нь төрсөн цагаас эхлээд ээжигээ жаргаж байгаа юм шиг.
Төрсөн цагаас эхлээл яг ээжгээ зовооч гэсэн байна. Та сая нэг осолтой холбоотой зүйл ярьсан шүү дээ. Нялх байхдаа би ингээл байсгаал ингээл эмнэлэгт нөө сэхэнд ороод хөвтчихин. Тэгэл нэг гайгүй тэнхрэл гайг болцсон байлаа шүү дээ. Нэг хүн болчлоо. Нэг амин тогтоогоо үлдээжлээ. Тэгээ явж идэл нэг 12 3 наснда би ингээл юу нүдүүд байгаа мэддэхгүй байштай хүч. Гэхдээ л дамжин гээд явж чадахгүй дамжлуулаад уйлал ороод ирдэгсэн. Би юу төхөр хүн яалчгүй л уйлдах юм бэл. Уйлал ороод ирж байгаа. Тэгэл нөгөө ингээд үзүүлэхээр зүгээр байна гээл. Тэгээ би нөгөө байштай хүн болж хуурж байгаа хгүй. Байшлаад байгаа юм шиг л болж байгаа хгүй. Юу нүдэд байгаа мэддэхгүй хөтөл. Тэгэл жоохон том болоод 20-д наснд болохоор ч яг жинхэнэ шахаа эхэлж байгаа хгүй. Нөгөө намайг жинхнээс нь сэтгэлмээр минь тамалж үзлээ, биеэр минь тамалж үзлээ. Одоо өстө нөгөө ажил үсээ бүх юмыг хорж барьж ингээд нухаж үзлээ. Нөгөө юу ч хийсэн бүтдэггүй. Юу хаашаа ч явсан хүл тушаатай. Нөгөө юу ч ботсон биелдэггүй гэдэг яг тийм л болцсон гэсэн байхгүй. Тэгээд юм тэгэл ингээд суусан машин ингээд хосолдчихдаг. Аахаа юм өргөжтэй, онхолдчихдаг. За нэг амар том шахаа ингээд нөгөө нэг зайлшгүй хин нэгэнд сахиусан тэнгэр харж даагаад явж идэг өвөг дээдэс хамгаалаа байж идэг өвөг дээдэс гэдгийг байдаг гэдгийг мэдрүүлсэн зүйл гэвэл хүлээн зөвшөөрүүлсэн зүйл гэх юм бол нэг аюу том осол болох шахсан. Гэтэ тэр зүгээр ёстой аврал байсан бэл. Гэр бүлээр бид нар ч аялж явж байгаа. 100 ингээ аялж явж байгаа. Хот руу буцах замдаа бид нар зүгээр за тэрийг бүр дурсгаас амар санагдаж байна. Зөв. Бас болох шиг яаж байгаа байхгүй. Тэрнээс бид нар зүгээр 10 метрийн зайгаар ингээд догшлоод бид нар явсан байхгүй. Жолоодлог голцсон машин. Тэгэл бөөнөрөө бүр яг өөх гэжс тэгээ бөөж ирээд үнээр настаа хангаад л хэдэ талархаад өвөг дээцтэй талархаад заяа хизээч тэгж бодож үзэж байгаа хүн чинь нөгөө харсан даасан тэнгэртэй сахиусан тэнгэртэй мэгэртэй гэж баярлаад талархаад тэгээ ч нэг яаж ирсэн шүү дээ. Танаас асуухад бид нар нэг ингэж боддог шүү дээ. Онготын шахаа гингүүд онготууд бид нарыг зовоогоод байдаг юм шиг. Эсвэл нөгөө талаас харууд бид нарыг сэрэхгүй Тэнгэрийн үглийг хийлэхгүй байх үднээс ингэж замд нь саад болдог онгод улаач одоо онгодоо тосохгүй улаач болохгүй гэдэг юм хаалтуудыг амны хаалтуудыг ч юм уу хийгээд байдаг юм болов эсвэл онгодод шахаад байдаг юм уу энэ тал дээр та ямар байр суурь өнцгтэй байдаг вэ? Наадах чинь би бас ингээ янз янзаар хардсан штэ. Зарим нэг нь ингээд яалтчгүй ингээд нэг улаачиг босгохгүй гэдэг ингээд замд нь саад болоод эрүүл мэндээр нь хорлоо үзэхгүй ямар нэгэн байдлаар золгүй явдал тохиолдуулаад энийг харууд хийгээд байгаа юм шиг байгаад байна да. Гэтэл зарим нэг талд болохоор тэр харууд чинь ингээд тэр улаач болох гээд ингээд явж байгаа хүмүүст тэргээч мэдхгүй явж байгаа хүмүүст маш их сургамж болсон байдаг байхгүй. Амар их зүйлийг ойлгуулад таниулаад ухааруулсан. Нэг сургалтын програм болсон явж байгаа байхгүй. Нэг талаас нь харахаар хэрв тэр хүн амьдралдаа тэгж зовж үзээгүй зүдэрч үзээгүй бол бас зарим нэг зүйлийг бас омглон л бодно шүү дээ тий. Хитрхи бардам зангаа гээхгүй хүнийг хайрлах сэтгэл байхгүй өрөвдөг сэтгэлгүй ч үгүй. Ухаарлан дутуу болж штэ тий. Тэр нэг талдаа ингээд бас тос болсон маас тий. Хизээ нэгэн цаг тэр чи ухаарчаар яваад өчж штэ. Тэд нар чи. Тийм ээ одоо нөгөө тухайн хүний хандлага хараад байна тий. Тий. За таньгууд зарим нэгэн зүйл нь болохоор ингээд нөгөө яалтчгүй босохгүй гэдэг. Нөгөө гэмтэж байгаа өвтөж байгаа зүйлүүд байж штэ. Бас яалтчгүй улаач руу дайрдаг дайралт. Бас байд юм байна даа л гэж харж ирсэн. Тэгтээ тэр чинь нөгөө онготод өвгдүүд чинь үрээ зовоод байгаа хэлбэр биш штэ. Хүмүүс тэрийг битгий тэгж ойлгосоод тэр чинь бас зарим нэгэн хүмүүс
бас удам хугацаанд өвдөлтөй гомчгүй дээ тий. Тий харин тий. Хүүхдээ ерөөсөө тэгж бодож болохгүй. Зүгээр бид нар чинь улаач хүн одоо бөө хүн яагаад байгаад байна вэ гэхээр угаасаа л хин нэгний зовлонг зөөлөх гэж хорвоог зөөлөх гэж л ирээд штэ бид нар тий. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг одоо нөгөө эмгэгцэцэнд нь бас оруулах гэж ирж байна. Янз янзаар ирж байна тий. Хүний эрүүл мэндийг аврах гэж ирж байна. Хайрлах гэж хайр түгээх гэж ирж байна. Цэцэглүүлэх гэж ирж байна. Харыг дарах гэж ирж байна. Сурах гэж ирж байна гэдэг өөр өөр ингэсэн янз янзын үйлдэл байгаас тий онгодод. Тэгэхэр чин тэр дундаас тэр улаач юу сурсан байх хэвээр вэ? Юу таньсан байгаад энэ хүн энэ өвлийг даах вэ гэдэг нь тэр улаачийн л хөтөлбөр юм шиг байна. Тэрэнд бол нэх ялархаал шаарлахаал гоморхоол гоншигноод авах шаардлагагүй гэж л би боддөө шүү дээ. Яг тэгэл туулах хэрэгтэй болоод би туулсан. Харин тэрийг би туулсан тулдаа би үдээ зэрэгтэй тайван байна, амгалан байна. Хинтээ яаж харцгаа мэдчихэв. Өөрийгөө яаж авч явахаа мэдчихэв. Юуг таньж сурахаа мэдчихэв. Хамгийн том бол би өвдөөцөө тосоод авсан байна. Тэр чинь миний хамгийн том амжилт байгаа байхгүй. Тийм шүү дээ. Би улаач хүмүүн гэдэгтэйгээ би эргэлт буцалтгүй нөгөө эвлэрсэн маань намайг одоо хинч юу ч гэсэн байж чи энэ бөө болоод тэнэг болсон мангар болсон энэ ирвам намайг юу ч гэж хэлсэн би одоо унахгүй байхгүй. Намайг хинч юу ч гэсэн би миний өвдийн үргэлжлэл бол би улаач хүн гэдэгтэй би нөгөө маш бахарх буцалтгүй бахархалтайгаар орсондоо би миний амжилт байхгүй юу? Тийм шүү дээ та. Таны өрнөөс бол миний одоо нэг амьдралын нөгөө хэв маяг тэр өөрчлөгдөх болно тийм юм биш. Тэр би өөрийнхөө амьдралыг нөгөө сүнс болгон өөрийн зорилготой. Тэгэхээр би өөрийнхөө зорилгыг таньсан юм чинь энэ миний сэтгэлийг ингээд дүрхчихэж байгаа байхгүй. Би хийх ёстой юм аа дүрх гэж ирсэн. Би улаачийн үлтэй өвдийн үлийг хийх гэж төрсөн нөгөө хорвоо ертөнцийг хайрлах гэж ирсэн бол энийг хийн. Тэрнээс биш би зөвхөн баян болох гэж ирээгүй бэ. Тий. Хүмүүс одоо л тэгж шүү. Монгол болчих юу ч хийсэн. Хүснээр л амьдарч байгаа гэж тий. Тэгээд амьдрал бол тэгэл явандаа болно шүү дээ бас. Тий. Бүр замаар будаа тэжгүй болж л таараа. Та тэгээ Японоос ирчээ шууд бүү болсноо. Ер нь багшаа хэрхэн яаж сонгосон бэ? Тий. Японоос би нэг ингээм амар бадрангуй ирлээ шүү дээ. Би бөө юм болоо. Шалгуултаа гэж бадрангуй ирээл заяа. Бүр нэлээд олон жилийн яг нөгөө тэр яг шахааны үеэр чинь бүр болохоо байгаад ирсэн чинь манай ээж намайг энэ нэг л биш байна гэдэг нэг авраа үздэг хүн дээр давуулж очиж исэн байхгүй юу. Тэгээд авраа шалгахад намайг тэгжээсэй чи 2 сахиустай байна гэдгийгсэн байхгүй юу. Чам дээр энэ тэнгэрийн холбоос байна. Гараад ирсэн байна гэжсэн байхгүй юу. Тэр үед нь ч гэсэн би ч хүлээн зөвшөөрөөгүй ээж ч хүлээн зөвшөөрөөгүй байхгүй юу. Тэгээд яг тэрийг би тухайн үед санаад хамгийн түрүүнд би авраа дээр орчлуулвал яг технологиор шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлах юм байна гэж бодоод би нөгөө авраага үзүүлсэн байхгүй юу. Тэгсэн чинь намайг тэр авраа үзсэн хүн гэжсэн хэн дуртай буулдгумаа чи бөө бишээ гэж явуулсан байхгүй юу. Тэгэхээр би тэгэл бодчихлаа өө заац. Тухайн үед би ингээд нэг тийм хүн дээр тусгаж аваагүй. Гэхдээ заац биш бол биш л үз. Навыг гэд ирж байгаа ч тийм. Би авъя гэж ирсэн шүү дээ. Тэгээ би бөө юм бол үнэхээр бөө юм бол би болъё гэд ирсэн бахад за болоогүй. Бараг дотроо заримдаа ингээ баярлаад ч ашиг заяа. Гонигтай юм шиг. Тэгсэн мөртөө цаана ингээ нэг юм тийм байхсгүй дээ. Яалчгүй нэг юм байна да гэд дотроос хэлээд байгаа байхгүй. Тэгээ за юу яхаа. За бөө биш юм бол за тэгвэл дахиад өөр тийшээ яв юм авъя гэж хөөцөлтгөө заяа. Тэгээ явчихсан чи угаасаа нэг хөөцөлтгөө байгаа юм маань нэг шалгалт шүүлгэн чи бүтдгөө болдгоо ингээ явж исэн чи нөгөө багент нөгөө YouTube үзчихсэн чи YouTube channel-аар нөгөө багшийн подкаст нөгөө юу нэг юу гэдэг штэ нэг сүнсний тухай өршөөлийн оршихуйн юуны тухай сүнсний тухай подкастууд хичээлүүд яваад идэг та. Баясгалан багшаа. Баясагшаа. Тэрийг ингээд нэг сонсцсон. Зүгээр урд нь бол баясагш би ингээ алгасаал ерөөсөө тэр нөгөө бичлэгийг үздэггүй байсан байхгүй. Ер нь харж л ирсэн. Тэг харж ирсэн байхгүй ингээ гараад ирчээд идэх байсан. Тэгэхэд
би тэрийг ерөөсөө үздэггүйсэн байж тухайн үед ингээ үдсэн байхгүй. Ягаад ч ингээ ороод дарагдаад орцсон. Тэсэн чинь би нөө сүнсний тухай ярих гэж байгаа тийм мэдээгүй сонсон. Сүнс мускул ирэнгуут би амар сонирхол. Гэнт нөгөө нэг 70 ертөнцийн юм ингээд шолон молон сонирхдаг болсон юм чинь. Тэр сонирхол ингээд үргэлжлүүлэл сонссон ч бүр ингээд шал өөрөө яг миний ингээ хүссэн мэдээлэл байгаа байхгүй. Хариулт авч байгаа юм шүү. Яг хариулт аваад байгаа юм шиг надад санагдсан. Энэ л мөндөө гэл. Тэнгүүтээ би өстө нэг 2 3 хоногийн дотор бүх лекцийг бүх подкастыг ингээ цовруулж өргөлжлүүл таслахгүй бүгдийг үзээ сонсоол. Тэнгүүтээ ингээл аюу ячна. Тэр нөгөө тэр өршөөлийн засал масл гэх нэг тийм подкаст байдаг шүү дээ. Тэрийг үзэл ерөөсөө л биш юм хэвээр. Надад угаасаа өвлийн мөр гэдэг нэг юм байгаад байгаа. Гэл тэрийг би өвлийн үрээ бодож байгаа юм. Тэрнээс надад би тэнэг биш те. Би ямар ч чадваргүй хүн биш байгаад байна. Тэгсэн мэтлээ яагаад ингэж миний бүх юм ингээ оролдож үзсэн бүх юм болдгоо юм бэ бүтдгүү юм бэ гэх. Тэгэхээр надад сквад нэг өвлийн үр байгаад байна уу ч гэдэг юм нэг тийм бодол байсан байхгүй. Урд насны өвлийн үр ч юм уу. Сквад хизээ нэгэн цагт хийцэн зүйлийн өвлийн үр. Сквад аав ээжийн өвлийн үрчүүд юм. Тийм ялчгүй надад байна даа гэж бодоод итгэсэн. Тэгээд тэр нөгөө өршөөлийн юу подкастыг өршөөлт хамруулах билүү. Тэрийг сонсчод би наашаа ирж байгаа байхгүй. Ишэл орох очиод үзсэн. Очихгүй л болохгүй. Хүлээж байгаад онцлуулаад амар очролцуулаад аягүй хүнээс юм тэгчих. Бужигнсан л юм гэдэгс. Тэгэл онцлуулаад засалтаа ороо. Онцлуулаад тэгэл процесс аягүй хурдан өрнөсөн л дээ. Онцлуулаад засалт орсон, засалт орвол гараад ирсэн чинь за удмын уншаад ирсэн ч өө тамхтай юм байна гэтгсэн. Баярлалаа та. Тэнгуут нь би хэлээгүй юу гэдэг. Дотроос хэлээгүй юу гэж байгаа шиг нэг тийм мэдрэмж орж ирж байгаа байхгүй тэр гэсэн бодол төрөл ингэ баясаа шиг харахаар би ингэ сайн баярлаа л заяа. Харахаар л нэг юм би анхандаа баясаа шиг ингэ тэр нөгөө подкастуудын тоож үзэхгүй ингэ өнгөрөөдөг байхдаа би баясаа шиг царайнаас ингэ хайгаад идэгсэх бай. Нэг тийм амар ширүүн харагдаад идэгсэх. Тэсэн чи энэчээ ирсэн чи бүр башиг харахаар бүр хайр үрээ инээ төрөө зэ бүр ингээ баярлаа таан чи бүр татаатаас нэг тийм гоё баяр төрөөд тэгээд дээрэс нь нэмээд тамгатайгээ хэлээд өчнгөтэй амар баярлаа. Айгу баярлж байгаа чи. Тэгэж явах Хугацааны хувьд хийзэвэ. 24 он штэ. 24 оны би 1 сард ирсэн штэ. Анх 1 сар Японоос уу? Яг цагаан сарын өмнө энд ирсэн байхгүй. Төгөхтөр мөсөр рүү энэ дэр. 1 сарын сүүлээр ирсэн байхгүй. Бараг 2 сард л болчихд иржээ л та. Тэгэл ингээл эмчилгээнд ороод засалтаа орчоол. За ерөөсөө би угаасаа л тамгатай л эмчил тамгаа уншуул ингээл амар хурдан тамгаа уншууллаа л заяа. Тэгэнгүүт чинь багш ингээл за тийм сургалтанд суу гэхээр тэгэл шууд сургалтандаа суугаал процесс зүгээр ингээд нүдэр эмхийн зураг хэдхэн сарын дотор амар хурдан үргэлжилж байгаа. Тэгэл нөгөө улаач улаагүй үүлэнд нь ябаар санагдал хинтэйгийн үүлэнд хамгийн эхлээ явж байгаа шүү дээ. Юуны үүлэнд даргангийн үйл рүү анх явж байгаа шүү дээ. Юугаа ч мэдэхгүй л дагаж явал. Тэгэл тэднэрт донд ингээд нөгөө хамт олон хөх төрөмсийн хамт олон дотор ингээд ороод ирчих. Яг надтай ижилхэн сонирхолтой. Яг нөгөө юу гэдгэлээ нэг төрсө төрөлтэй шиг. Яг тэр шиг ингээд дотор нь ороо ингээд ярилцсан чи хүртэл яг миний надад хэрэгтэй юм яриад хар чи би чи ингээд дурлд юм байгаа зү тий. Тэгэхгүйгээр би өөр хин нэгэнд очиод ингээд долдорцсон юм яриад нэг тийм сүслэг юм яриад хар намайг хинч тоохгүй шүү дээ. Хүлээж авахгүй юм мангар юм шиг л харагддаг байхгүй юусаа ч тий. Тэгээ яг энэ нэг төвшний ойлголттой нөгөө нэг зоригтой чиглэлтэй хүмүүс дунд оруулсан чи амар гоё юм. Тэгэл би 5 сард бассан гэдэг. Жилийн өмнө жил гарангийн өмнө шүү дээ. Улаач болсон шүү дээ. Улаач болоод таны хувьд амьдралд хэр өөрчлөлт гарсан бэ? Миний хувийн амьдралд бол нэг амар ахтар гавтай өөрчлөлт гараад ирсэн байхгүй. Хамгийн гол нь би ч ингээд дөнгөж босоод жил болж штэ. Гэтэ миний хувьд бол би өөртөө ингээд хасар том эргэлт хийж байгаа байхгүй.
Урд нь бол би зүгээр өөрийгөө таних жишээ нь ингээл явж байлаа тий. Гэтэл би одоо тэнгэрийн төлөө тий өвгдийн төлөө тэр чинь ганцхан тэнгэрийн төлөө биш шүү дээ. Ихтгэхийн төлөө ингээд ертөнц тэрчгтээ нэг циклд орчих. Би аль нэг нь тусгаалan авч үзэх юм чи юу байхгүйгац тий. Би нэг нь хайрлахын тулд бусдын ч гэсэн хайрлаж иж нэгийг бүрэн бүтэн байлгаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө хайр ухаанд суралцж байгаа байхгүй. Тэгээд нөгөө өвгдийг тосч авсан мэдрэмж бүр ямар гоё гэж бодно. Би бүр ингээд энэ өргөнд орж ирчээд ингээд хасгарт үйлдвэргүй хяналтгүй уйлж байгаадаа би гайхдаг байсан шүү дээ өөрийгөө. Ингээд нөгөө тамуу уншуулал гэсэн чинь би нөгөө тамуу уншуул гэсэн чинь багш нэг өргөндөө хаатын өргөндөө золго мөрөг гэдгсэн. Би чинь нөгөө дахилд яаж мөрөгдгийг ч мэдэхгүй амтэн шүү дээ өргөнтэй. Тэгэл багшаа яаж мөргөх вэ гэж ингэдэг байхгүй. Тэгс чи үгүй чи өөрөөр бол гэлтсэн намайг. Тэгэл би урд нь ингээл хараад ингээл зогсон чи ингээл хасгартал уйлаад явцсан. Ямар ч хяналтгүй мэдрэлгүй. Тэгэд хүнээс зүгээр ингээд дотоод мэдрэмж, цөсний мэдрэмж ингэж гардгийг тэгжил мэдэрч байгаа байхгүй. Ямар нэгэн холбоос орон зайгаар үүссэн сэтгэл хөдлөл ингээд урж байгааг тэгжил мэдэрч байгаа байхгүй. Миний нэг бодолч гэх юм уу? Асар их одоо маш их нөө ариун их үйлтэй. Тэгээд энэ том их үйлийг хийхин тулд одоо улаач үрс балчрууд бас маш их тууллыг туулж одоо энд хүрэх гэж их амьдралыг өрнүүлсэн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр танаар бол маш их тийм бахархал төрж гин. Дээрэс нь таныг ингээ харах болгонд хайр их үрж гин. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Баярлаа. Таны инээмсэглэл ямар гоо. Тэг хүйчээгээд хаяг. Үнэнээс энэ бүр би одоо хүнийг одоо ингэж үзэсгэлэнтэй юм бэ гэж харж ирсэн. Харж ирсэн. Яг байдалтай ихтэй яг өнөөдөр бол яг ингээ таныг өөдөөс чаддгүй шүү дээ. Өөдөөс хараа магтаадах. Магтаал биш шүү дээ магтаал. Хүнийг бас ингэж одоо хайрын эмгтэй хүнийг ингэж хайрлаж ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж бас боддсон байхтай гэд би бас өөрөөсөө ингээ гайхаж байгаа байхгүй. Тэгэхээр та бол үнэхээр үзэсгэлэнтэй, надад л үнэхээр үзэсгэлэнтэй яг одоо энэ мөчөд харагдчихээн. Өглөө ч гэсэн тэгвэл байсан л та. Зүгээр дотоод гэрлээл хараад байгаа юм байгаа. Тэг ингээд чин сэтгэлийн хорксэн биш. Үгүй ингээ гоё нөгөө бүхлээр гарч байгаа юу вэ? Бүхлээр нь дотоод гадаад бүхлээрээ үзэсгэлэнтэй харагдчихээн. Чин сэтгэлийн юм яриа үнэхээр сайхан. Гэтэ би хараа нэг зүйлийг айгу гайхдаг штэ. Би амар хараа мутаа штэ. Тэгээд нөгөө нэг зарим зүйлийг би харддаг штэ. Зарим нэг ингээд хүмүүс ингээ нарийн юм ингээ хараад идэг штэ. Би угаасаа л багасаа л тэрийг харж мэдэхгүй. За тийм байдаг гэдэг чинь энэ бусдын харж байгаа нарийн юм би харж мэдэхгүй штэ. Яг тэрэндээ би бас баярлалтай штэ. Хитрхи хорвоогийн нэг нарийн ширийн бохирдлуудыг би харахгүй өсцөндөө ингээд заримдаа стресстэй байдаг юм шиг боловч тэрийг муу хитрхи муу надад минь харуулаагүй байхгүй. Тэгээ би ингээд хин нэг ингээд амар дандаа бүгдийг хөөрхөн гэж хардаг заяа. Бүх хүнийг ингээд хөөрхөн гэж хардаг байхгүй. Тэгээд чи ингээд найз майзгаа чи айгүй хөөрхөн харагдаж байгаа. Цэвэрхэн байна гэдгээр чи болохоор л миний үг харахгүй байх гэдэг байхгүй юу. Тэгээс бүгд л хөөрхөн харагдаад байгаа юм чи яах юм. Тэгээ би ч багтаа хэд удаа сохрох шахаж ирсэн юм шүү дээ. Байсгаал нүдэнд цагаан өмчдөг заяа. Тэгэл манай хөөрх юм дандаа л нэг тийм гачтай сайхан хүн байсан юм да. Мах жирэмддээсэн шүү дээ. Улаан толгойд нэг тийм өвдстэй өвөө байсан. Домч гэх юм да. Домчл байсан юм. Зүгээр үлээж мүлээдэг. Нэг үлээж цасдаг хүмүүсээ л шүү дээ. Тийм хүмүүс. Баян тэрэн лөө намайг хөтлөөл гүйчдэг. Тэр талдаа та яста нүдэндээ одоо хэрвээ хамгийн их талархдаг шүү дээ. Тэ цохооч заримдаа жоохон ямар нэгэн зүйлийг харахгүй ингээл яач юм та. Заримдаа уурал сохоочоод мохоочоод юм харахгүй хатаад ингээл өөрийгөө зэмлсэн мөртлөө
Дараа нь ингээд өрөвддөг. Нүднээс өөжлөхгүй. Гүй хорвоо харах нүдтэй үлдсэндээ тадрах чинь гэх. За танаас сүүлийн асуулт болгоод бүх хүний улаач хүмүүний амьдралын сайхан зүйл юу юм болоо? Бас бэрхшээлтэй зүйл нь. За бэрхшээлч гэдэг ах юм байхгүй те. Би одоо нөгөө улаач амьдралыг бол би айлч талаас нь бэрхшээл гэж би харахгүй. Ягаад тэгэхээр би өөртөө би нөгөө бүрэн хүлээн зөвшөөрсөн байхгүй. Би юунд ч хин нэгний төлөө одоо намайг нөгөө хүмүүс зарим нэг ингэдэг штэ ингээл за чи ийм өвчтөй ийм золонтой чи улаач болчих юм бол одоо угаа авчих юм бол одоо энэ зовлон нэг ч арилнаач гэдэг юм уу те нэг тийм сүрдүүлхэн доор ингээд дарамт шахалтан доор ингээд боссон улаач гэж нэг тусдаа ялгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр болчих юм шиг үү? Шахаа гэдгээ шахуулсан нь бөө болчвол дуусчих юм шиг байна. Ингээд дуусаал ингээд бүх юм ингээд цэцгэлээ сайхан болчих юм шиг л төсөөлөд болцсон хүмүүс ингээд арай өөр хүлээлттэй байгаад байна тийм үү. Гэтэл би юу ч хүлээгээгүй. Би бөө болсноор баяжин ч гэдэг юм уу тийм. Эсвэл би бөө болсноор ингээд амар амжилтанд хүрнэ гэдэг юм. Тийм хүлээлт ерөөсөө тавиагүй байхгүй. Би угаасаа л нөгөө нэг сүнсний зориг гэдгээ би ухаарсан. Тэ энэ миний зүгээр одоо энэ хорвоод ирэх гэж одоо нөгөө ирэх болсон шалтгаан зориг минь учраас гэсэн би нөгөө нэг юутагаар сэтгэл зүйтэйгээр би тасч авсан байхгүй. Энэ зам руу орсон байхгүй. Тэрнээс би за би бөө болчихвол баян болчихно. Ажил үйлсзүгээр санснаар баг бүтэн тийм юугс би юу ч хүлээгээгүй. Тийм болохоор нөгөө одоо ингээд ямар ч үед улаач ямар ч үеийн үед штэ баяртай гонигтай юм тохиолдсон штэ. Тэгэл хүмүүсийн зовлонг мэдэрнэ, шаналлыг мэдэрнэ, гэл хармууд ингээл харваа намнаа төртөн скол нөгөө хэр хөдөө цас бороо цастаач бай шууртаач бай ингээл хоёглаад үлээгээл зогсон штэ. Надаа ерөөсөө тэр юу биш. Юу төлөө? Зовлон биш, бэрхшээл бол тэр биш аахгүй. Харин юу бол айгүй их ололттой гэх юм уу? Сайхан тал гэх юм уу? Дэндүү их байхгүй. Ухаалтч ялгаатай. Хоо ингээд тэр чинь ердөөсөө л ингээд нөгөө бүх зүйлийн ундраг хайр байгаа шүү дээ. Яг ингээд нөгөө өвдгийн хайрыг мэдэрч хэлсэн цагаас эхлээд яг миний бусдыг харах үнцэг. Тэгээ бусдыг яг ингээд нөгөө хайрлах үнцэг маань өөрчлөгдөж эхэлж байна. Тэр хүнийг ингээд хичнээн хартаа муугатай юутач байсан гэсэн би зүгээр за энэ нөгөө угаасаа энэ бол гэхдээ улаач хүмүүс хүн болгоны л дотор байдаг л асуудал та тий. Нөгөө тэртээ энэ хүнийг зовоож байгаа зүйл нь энэ наалцсан байгаа зүйл нь гэдгийг бол мэдчихээд байгаа болохоор тэр хүнийг гээ ялгамжгүй хайрлаад байдаг тий. Улаач нар мөн чанараар нь амин чанараар нь хайрлаад байна тий. Ерөөсөө ингээд гаднах юу бол одоо хармуу альбин тэрийг наалтсан учраас тэр хүн муухай авирлаад байгааг нь ойлгоод байна тий. Тэгээд бид нарыг одоо жишээлбэл ингээ манай өргөний манай багшийн минь занчилснаар зааж сургаснаар бол бидний сэтгэх хүрээ тэгээ зүрх сэтгэл за тэгээд альваг харах үнцэг аюу томорт хэлсэн байгаа байхгүй. Бид нар нөгөө өөр дээрээ төлрөөгүй тий. Газар нутгт дээр төлрөөгүй. Ихтлгээ дээр төлрөөгүй. Цаашаа дээш гараа авцсан байна. Нар сар сансар од огторгүй огторгоогоос цаашаа өшөө юу байгаа юм бэ те. Энэ болгоныг ингээд бүр ингээд одоо нөгөө эрдэм шунж амьдарч ин гэх юм да тий. Эрдэм тэнгэрийн эрдэм ухаан шунж амьдрах чинь гоё юм байлээ шүү дээ. Тэрнээс ястаа энэ өргөнд орж ирсэндээ би айгүй бахархдаг байхгүй. Би эсвэл өөр зам хүүгээ явцсан бол тий. Яах вэсэн бэ? Өөр замналаар гэтээ улаачийн мөртлөөсөө өөр газраар явсан бол би яах вэсэн бол юу таньж мэдгэсэн бол миний дотоод ертөнц яаж хөглөгдөх вэсэн бол нөгөө ертөнцийг харах үзэл маань хэр томрох хэр тэлэх вэсэн бол гэдэг.
тэгэл энэ өргөнийхээ хамт олонд багш нартай айгу маш их талархдаг шүү дээ. Үний хараагүй ойлгоогүй байсан ертөнцийг гэдэг. Зүгээр ингээд цэлмүүлчих жоохгүй. Дэлгээд өгч байгаа байхгүй. Гэтэ одоо бид ингээд ямар ч байсан дэлгэж өглөө одоо тэрэнд бид нэр хөргөл юу шүү дээ. Таньж дэлгэрүүлэх нь л үеийн үйлс болгох нь чухал байгаа шүү дээ. Өглөө би буурлаасаа тийм үг сурцсан. Үйл гэдэг нөгөө үүлийн үйлс болгооч гэсэн шүү дээ. Үйлс болгож дэлгэрүүлээч гэсэн тий. Тэстэ сайхан. Тий. Буурлаад басаа. За тийм байна да. Ингэж яваад л улаач болцсон юм да. Улаач болсоо одоо улаач чигээрэл дуусах бах та гэх. За. Тэгээд гэхдээ яг одоо ингээд улаачийн замналдаа ертөнцийн евро замнал руу орж байгаа хүмүүст нөгөө хэлэхэд бол зүгээр ерөөсөө улаач болчлоо гэж юу ч битгий хүлээгээрэй л гэж. Үнэхээр чин хүсэлтэй чин нөгөө чин зүрх сэтгэлтэй байж ижил өвгдийн хүлээг чин сэтгэлээсээ ойлгоно гэхээс биш ямар нэгэн хүлээлттэйгээр одоо шидэн чунахч байт юм тий. Скол амир эрдэм чунахыг хэлээгүй шүү. Шид эрдэм хоёр ч өөр байгаа шүү дээ. Эрдэмтэй хүн чинь л юу байх гэдэг шүү дээ. Зөв явах гэдэг шүү дээ. Яг зөв эрдэм хэлийг зөв тайлж ойлгож ухаарсан чинь тэр тийм юу биш. Тэгээд нөгөө одоо бүү болчлоо гэд ямар нэгэн байдлаар амьдрал ахуйд нь гинтийн өөрчлөлт гараад тийм юусэн хүлээх ямар ч хэрэг байхгүй. Тэгэд тэгэх юм бол тэгэл угаасаа алтаа бол явчих. Тэгээд замд нь угаасаа шантрах юм зөндөө тохиолдсон шүү дээ тий. Тэгээд нөгөө тийм бэлтгэлгүй байгаа хүмүүс чинь замдаа шантарчвал хайрын цаг хугацаа үсттэй тий. Тийм биш. Тэгээд дунд нь ингээд шуурганд бол нэрвэгдэх магадaltaй л тий. Нэрвэгдэн дээрээс нь тэр чинь нөгөө онгодч ороогоос нь урт гэдэг үстэй. Тэгээ өчүүхэн надаас болоод тэр өвгдүүд ингээд нурал яах юм бэ? Тэгээд бүхэл бүтэн тэр ураг удам мөхсаа гэдэг чинь ингээд гондаа доошлоод явал яах юм бэ? Тийм амжихан байж болохгүй шүү дээ. Өнөөдөр би гоё амьдарч болоо гэсэн амжихан үзэлтэй байж болохгүй шүү дээ. Гавдах өөр удам байна. Хүн яах гэж төрдөг вэ гэхээр удамаа юу лээ? Өөр удмаа залгуулах гэж л төрдөг гэдэг үстэй. Тэр нөгөө жамыг нөгөө циклийг эргэлдэх гээл явуулна шүү дээ. За тэгэлгүй яах вэ? Маш их зүйлийг ухаж таньсан. Маш сайхан ойлгомжтой байж чадсан уу? Надад бол маш тийм зүрх сэтгэлээрээ ярилцсан юм дугаар боллоо. Тэгээд сонссон хүмүүст маань ч гэсэн тэгсэн болов уу, ийм мэдрэмж төрсөн болов уу гэж бодож байна. Тэгээ нээлттэй сайхан ярилцсан танд маш их баярлалаа. Тэнгэрийн үйлээ ариун дэлгэр өрнүүн дүргээрээ. За баярлалаа, талархлаа. Тэр ерөөл бат сайхан орших болтугай. Урд сайхан подкастнда яриа авсан баярлалаа. За түүхийн минь сонссон баярлалаа. За тавчхан боловч багахан түүхийн минь сонссон баярлалаа. Тийм. За тэгээд сонсогч нар маань асууж тодруулах зүйлээ байвал комент хэсгээр бичээрэй. За талархлаа.